Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн 17 дахь дугаар бичигдэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр Tinkan студиэс за мэдээж Coast Hot Basketball-ийн хүлгэн. За өнөөдрийн зочноор маань бол PSN-ийн манай тайлбарлагч. За NBA Tokyo хост болсон. За тулгаах маань бол хүрэлцэн ирээд байна. За өдөр орой мэндийг тулгаахтаа твшүүлье. Тэгээд энэ жил өмнөх үлрэлт бас тулгаах бас үлрэлийн нэлээ ихэн хэсгээр ирж оролцсон. За тэгээд өнөөдөр болохоор финалийн ер нь бол голдуу анализ таамаг те. За мэдээж тулгаах ирсэн юм чи фила биш филиг ярихаар бол тий бэлдээд те. Тэгээд фила гэсэн байна. Тэгээд өнөөдөр бол бид хэд бол юм хүүтэн Сайгон гэсэн пивтэй бол сууж гин. Тэгээд одоогийн байдлаар бол спонсоршип бол хараахан бас л олдоогүй л байна. Гэхдээ яг цаашаа саналууд өгöd байгаа. Тийм. Үнгүү сурталчилж. Тий. Үнгүү сурталчилж байна. Та аяга яцсан юм уу те гэдэг. Аяга харин тэнд үлдээчих. За яг тэгэл амарналаач. Тий. Одоо Вьетнам явсан хүн болго энэ пивийг сайн мэдчихэж байгаа хаа ч гэх шиг. Уусаа Вьетнамд очиод уусаас. Тэгээ нэрээ сүулт яг нь NBA-тэй холбогдлого ч гэсэн нэг огцрог амархан ч гэсэн алтын юм бол ер нь бүгд тоцсон. Дулгаах мас ч гэсэн утсан байсан те. Тэгээд 21 хоносны хоног ч гэсний эцэст бол оюун эрдэнэ сайд бол огцорсон байгаа. Тэгээд ямар нэг үр дүн төрсөн өдөр бол ингээд бичлэгээ хийх гэж байгаагаа бол дуулах гэ таатай байна. Тэгээд бит хоёр нөө нэг донешн бас авч байгаа. Тэгээд нэрээ донешн өгж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд студийнхаа төлбөрт бит хоёр бас нэмэрлээд бас нөө нэг студи уух зүйлсээ бас аваад давхар аваад байгаа шүү гэдгийг бол дуулах гэ таатай байна. За. Тэгээд дугаараа шууд эхлээд явъя гэж бодсон. Тэгээд өчигдөр бол NBA Tokyo бол шинэ дугаар бичигдсэн. Тэрэн дээр бол ерөнхийдөө бас өмнө хасагдсан багуу. За тэгээд NBA-ийн финалийн талаарх таамагуд бас ороод явсан дугаар болсон байлээ. Тэгээд шууд хасагдсан багууд дээр илүү дэлгэрэнгүй ярих гэж болж байна л та. Тэгээд заавал телевизийн эфир биш болохоор ер нь бол мэдээж чөлөөтэй ярилцъя гэж бодсон. Тэгээд Timberwolves баг бүсийн финалд хүрээд 2 дахь жилдээ 5 тоглолтод дууслаа. Тэгээд энэ баг ер нь энэ 100 одоо шинжилэлт хийх үү? За ямар нүүдлүүд хийх вэ те? За цаашлаад Julius Randle-ийн гэрээ гих мэт одоо асуудлуудын талаар ярилцаад явъя гэж бодож байна. За яг тулгаахаас асуугаад энэ цуврал дээр ер нь юу болсонгүй те ер нь юун дээрээ ер нь дутуу байна. Иргэцэн ер нь юугаа сайжруулах хэрэгтэй гэж энэ та бодож байна. Бүх байрлал дээр л дутуу байлаа. Эдвардсын байрлал ч гэсэн илүү ихсэн байсангүй. Тэгээд Randle бол яг төв муута багууд эсрэг сайн тоглож исэн. Тэгээд төв сайта багийн эсрэг. За тэгээд Caruso Dort тэгээд ингээд биевшний тоглолцоотой жижиг тоглогчдод ингээд талбан 3 шугамны гаднаас нь эхлээд хамгаалцахаар ер нь тохгүй байсан. Тэгээд Гобер бол угаасаа л бусдад боломж үүсгэж өгөхгүй бол нэг юм л тоглогч. Сэлгэнч яг сэлгэн нэг тоглолт сайн тоглосон тийм. Тэгэхдээ тэр тоглолтын харамсалтай 2 оноор хожигдсон. Гараанаас илүү он авсан шүү дээ 4 тоглолтод. Тооцвол сэлгэнч дутуу байлаа. Тэг бүх зүйл дутуу байвал даа л гэж харлаа шүү дээ. Тэгэд саналыг байна. Ер нь бол хамаагүй илүү баг нь бол үгс хэлээ те. Тэгээд яхахгүй бүх тал дээр бол илүүрхлээ. Ер нь бол цуврал бол жоохон тийм сонирхолтой болсон. Ер нь бол өөрсдөөний хувьд бол те. Тэгээд мэдээж зүгдээ Julius Randle-ийн солилцоо эхний 2 цуврал дээр бол гайхалтай юм шиг л гоё харагдчихлаа шүү дээ. Үр өгөөж өгсөн шүү дээ те. Тэгээд бас лигийн шилдэг магадгүй NBA-ийн түүхэнд хамгийн шилдэг хамгаалалт эсрэг бол яхахгүй. Одоо таран танигдна гэх юм уу эсвэл одоо муу тоглолоо тий. Муу болгож харагдууллаа тий. Randle-ийг бол ер нь бол тэр өнцгөөс нь бас харах хэрэгтэй тий. Тэгээд Anthony Edwards 23 настай бас арай болоогүй байна. Ер нь бол одоо ингээд өндөр тавцан дээр гарч ирэхэд тэгээд ер нь бол нэлээд бас харах юмнууд байсан баха. Гэхдээ зүгээр Anthony Edwards-тай энэ баг 2 жил дараалан бүсийн шигшээ шалгана гэдэг бол бас зүгээр чамгүй амжилттай тий. Том амжилт тий. Тэгээд зарим тоглогчид одоо бүсийн финалд хүрээгүй эсвэл зарим нь карьертаа ганц л ирсэн гэдэг шүү дээ. Тэгээд манай Embiid юм тий. Тэгээд 23 настай. Тэгээд NBA-гийн шилдэг 4 баг нэг болж байгаа байхгүй энэ бол бас нэлээд бас шамлахаар ер нь бол чанга атах
гэдэг юу үг бол нэлээд бас зөгцсөн болов гэж бодоод байна шүү дээ. Тэгээд харин одоо энэ 100 одоо ямар шинжилт хийх юм байгаа цалингийн зэс бол нэлээд чанга байгаа. Тэгэхээр одоо энэ багтаагаал ер нь баг л иргэн ирэх бах та. Тэгээд энэ багаас зүгээр Николас Александр Walker, Julius Randle, Nazrid 3 бол нэг нь бол заавал ер нь бол явна. Ер нь бол энэ бол баг ойлгомжтой болцсон тий. Цалингийн нөхцөл байдлыг харах юм бол. Тэгэхээр 100 зүгээр нэг юм жижиг сажиг 8 нүүдлүүд хийнүхээс том бол нэг нүүдэл бол би бол хийхгүй болов гэж бодож байна шүү дээ. Тэгээд яг хуу Kevin Durant хэрэгжиж байгаа. Тий. Өлрөл дууснаас хойш л ер нь яригдаад байна шүү дээ. Kevin Durant-ыг нөгөө солилцооны цонхоор авах гэж их үзсэн. Kevin Durant ч өөрөө ер нь жоохон нааштай бол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр нэг юм харах үнцэг бол байгаа. Тэгээд тийм л энэ да. Тэгвэл тулгаагаас асуухад Julius Randle-ийг ер нь авч үлдэх хэрэгтэй юу? Хэрэггүй шүү дээ. Julius Randle-ийг угаасаа л нэг жил ашиглачаал явуулах зорилготойгоор явуулсан бол юу авчирсан л болов гэж бодоод байгаа шүү дээ. Аха. Катинг гэрээнээс салхаашин гэрээнээс салахын хажуугаар тийм. Ямар ч Дивинчензогийн гэрээ баталгаат гэрээ байгаа гэдэг сайн мэдээ байна. Ямар ч нэг шидэгч байж яхан байна. Тэгээд Назрид ер нь сайн трейд хийгээд явчих болов гэж бодож байна. Шууд бүр сайн трейд гэж бодож байна тий. Яг одоо гэрээ хийж авч үлдэхгүйгээр яг хоосон алдахгүй тулд ер нь аль алталтаа вин тэрлэх Назрид ч гэсэн. Тэгжиж нөгөө Назрид ер нь магадгүй замлынхаа цор ганц урт хугацааны гэрээгээ байгуулах баг. Тий. Назрид. Тэгэхээр багтаага байгуулсан гэрээ нүрт нь ашигтай байх учраас Назридс ч ашигтай. Тэгээд хоосон алдахгүй нөгөө очиж байгаа багаас нь бас ганц нэг ачих болов гэж бодож байна. Николас Александр Walker бол угаасаа гэрээнд дууссан. Тэгээд Magic дээр холбогдоод байгаа юм байлээ. Тэгээд Magic бол цалингийн зэс байгаа. Ер нь энэ 100 хамгийн идэвхтэй ажиллах боломжтой багуудын нэг бол Orlando Magic. Дараа жил бүсийн финалд Orlando Magic-ийг харж байгаахыг ч үгүйсэхгүй юм өөрчлөлтүүдийг хүлээж байгаа. Хүлээлт бол байгаа. Ер нь урч угмын байрал дээр дутуу ер нь бүх багууд л Николас Александр Walker-т ер нь гэрээ өгөх гэж үзэх бах. Тийм одоо талбай хоёр талд сэлгээний тоглогч гэхэд бол талбай хоёр талд боломж нь шүү дээ. Ямар ч багт утсан нэг тийм цогцохгүй гэдэг зүйл байхгүй. Жохон оранг оруулах бас тий. Ер нь бол Николас Александр Walker адилхан залуу аг руугаа авчвал бас бүр гоёч байх юм болов. Тэр Magic-т бас Magic-ийн сагсан мөнгө тохирох юм болов гэж бодож байгаа шүү дээ. Тохирно. Тэр нь одоо жишээ нь үе дуусгадаг тавт дээр зарим тохиолдолд одоо KCP-ийн оронд байж авах боломж шүү дээ. Номер дээр сагстай хамт. Тийм. Тэгвэл KCP бол үнэхээр энэ жил өлцсөн байлээ шүү дээ. Яа үнэхээр Jokic тэгж гоё харагдуулаад эсвэл 100 үнэхээр бэлтгэл хийгээгүй юм уу те. Яг мөнгөө гэрээгээ аваад ганцсан уу бүр байхгүй болцсон байсан. Тий. Ер нь бол би зүгээр Николас Александр Walker-ыг өрөнд явж байгаагаар харж байгаа. Илүү мөнгө тэгээд мөнгө өгөх цалин бол байхгүй байхгүй. Миннесотагийн хувьд одоо Миннесота ч баг 2 second apron руу орж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр чин нилээ цалингаа жоохон танч одоо юу гэх юм. Александрт өгөх мөнгө бол байхгүй хаа. Тий. Тэгж бодож байна. Тэгээд Назрид тарин өстө яад юм бол доо. Назрид ч одоо player option байгаа. Уул нь яг Randle явчих юм бол Nazrid чинь яг гарааны пик болоод тэр хоёрын нэг нь бол үлдэх баха. Арайч хоёулаа бол явчихгүй бол гэж бодод шүү дээ. Тэ? Яа гэм бол. Сүүл одоо Randle-аар KD-г авчирна гэж байх уу? Яг уу цалингаа идэр хийгээ. Тэгээд дээрэс нь одоо Minnesota-гоос нэмээд үчиж юу гэдэг drop deal-ийн хаам идрийг нэмдэг ч юм уу. Яг уу Minnesota-д нэг юу байгаа даа. Draft ирэхүүтэн байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бас нөгөө asset-ууд бол байгаад байгаа байхгүй тий. Тэгээ Rob Dillingham байна, Terrence Shannon байна гэдэг бас нэлээд залуу одоо нөгөө нэг потенциалтай залуучууд бол байгаад байгаа тий. Тэгэхээр asset-ууд бол байгаа баг тий. Тэгээ магадгүй Divincenzo явах гэж таарах бах тий. Тий, магадгүй тий. Гэрээний арай нэг үн хүрэх боломжийн гэрээтэй. Тэгвэл Rudy Gobert-ийн хувьд юу гэж бодож байна? Одоо Rudy Gobert чинь дахиад 3 жилийн гэрээтэй байгаа шүү дээ. Одоо салж чадахгүй шүү дээ. Одоо салах талаар ер нь яах болов? Rudy ч 3 жил юм уу? 3 жил байгаа шүү дээ. 2 жил ч үлээ. Тийм. Хараач 3 биш байгаа. 2 юм болоо. Ирчээд шууд гэрээ өгч санагдаад ах юм. Гоберт ч. Тэгсэн тий. Тэгэхээр одоо 3 дахь за 2 жил байгаа. Зүгээр Гоберийг ягаа солилцооны асет болгоод бас явуулж болохгүй гэж би бодсон. Магадгүй Randle ч юм уу Reed хоёрын айл нэг нь авч үлдлээ гэж бодоход. Мэдгүй одоо Гоберийг авах баг одоо байх уу? Ер нь ийм өндөр үнээр одоо цаад чинь 40 сая яг авах баг бол байгаль баг л та. Lakers авч магадгүй.
Авах баг бол байгаа. Остриусээр. Лекс авч магадгүй. Одоо Миннесотад бол хамгийн ер нь чухал хэрэгтэй хүн бол нэгдүгээрт холбогч хэрэгтэй байгаа шүү дээ. Урд шугамын гард дээр бөмбөг залдаг, дээрэс нь хамгаалцаатай. Одоо Конли бол ер нь бол яг сэлгээний л холбогчийн нөхөс сая бол яг болж өгсөнгүй шүү дээ. Ер нь 3 зурлалын турш. Тэгэхээр урд шугам дээр магадгүй жирүү хоол идэх ч юм уу. Конли 3 зурлалын турш болж өгөөд гэж байгаа юм уу? Эхний 2 зурлал дээр би Конли сайн байсан гэж бодчих. Нэг хоёр дээр баг байсан байгаагүй нэг. Warriors дээр нэг тоглоогүй шүү дээ. Нав тоглолтыг дуусгаад байсан юм шүү дээ. Нав Division 2. Гэхдээ ер нь байсан үед ер нь сайн л шүү дээ. Яг уу 30 минутын тоглолтод одоо тийм боол хандлер юм бүтэн минутын тоглогч биш болчиход байгаа хөөе гол нь. Тэгээд 25 минутанд болох. 22 минутын ч юм уу тийм. Тэгэхээр би болохоор нэг тийм урд шугамын холбогч хайх тал руугаа явах байх л гэж хараад байна. Угсаа тэгэл дийлэн хэмээг драфтлсан байлгүй дээ. Харамсалтай нь тэгээд энэ жилийн драфт анги үнэхээр тааруу анги байлаа. Дийлэн хэмээг тийг тоглуулаачгүй дээ. Роб Диллингhamыг уул нь нилээ нөгөө нэг дээшээ өксөж авсан шүү дээ. Тэгэхээр нилээ зорж алаа авсан байгаа байхгүй. Тэгээд ягаад Spurs-ийн драфтыг сольж авсан шүү дээ. Харин тий. Тэгээд өөртөө нөгөө нэг юугаа 2031 оны драфт ирэх өгсөн байхгүй. Тэр чинь нилээ үнцэнтэй драфт ирэх байгаа байхгүй. Тэгэхээр Роб Диллингhamыг уул нь нилээ одоо потенциалтай ирээдүй гэж үзэж авсан. Тэгээд эргэжлээс тоглох байлгүй дээ. Гэж л бодож штэ. Тэгээд тэрөө холбогч авчирч чадахгүй бол. Тий, холбогч авчирч чадахгүй бол. Тийм баха. Тэгээд зүгээр яг уу Миннесотад яг энэ холбогч ирчүүл гоё гэсэн тийм нэрс байна уу та хоёрын хувьд? Ялангуяа тулгаахын хувьд. Одоо тэгээд Чөлөөт агентын зах зээлд агентын зах зээл чинь зүүн чинь хэдэн холбогч байгаа юм бэ? Чөлөөт агентын зах зээлээс бол тоглож хэцүү юм тийм. Солилцоо юм. Тэгэхээр аль альталтаа вин байж магадгүй солилцоо гэх юм бол би Бостон Порзингсоос салаад тэгээд Назридыг аваад жирүүгээ өгөөд тийм солилцоо. Тэгээд Дивинчензо Назрид хоёрыг жирүүгээр солино гэж үзэж байгаа. Бостон ч гэсэн яг үнэн гэлэхэд өндөр тоглогч хэрэгтэй шүү дээ. Тийм. Хорфордын оронд. Тийм. Бас гой солилцоо. Хямдхан гэх юм бол бас Коби Вайт байж болно л гэж бодоод байгаа. Тэгвэл эцэж аврахгүй. Бүр хямдхан гэх юм бол Tyus Jones гэж болно шүү дээ. Тэгвэл бүр аврах. Tyus Jones ч гэхдээ гол нь плей-оффт ороод Конлигоос одоогийн Конлигоос илүү нөлөө. Бүр хямдхан л нэг хямдхан л юмнууд хайж байгаа. Тэгвэл үнэтэй юмнууд бол хэцүү шүү дээ. Яг нөгөө нэг химмин гэж айгүй зүгээр нөгөө нэг Dark Horse гэх юм бол Trey Young-ос байж болно л доо. Гэхдээ гол нь цаадны чи гэрээг нь дүүцүүлэхэд бол заавал Гобер ч юм уу Рэндлиг зөөлөх саарчлал яах юм бэ яаш. Трей Эдвардсээр бүтэхгүй бахаа тий. Тэр ер нь бол нийлж чадхаар харж чадахгүй юм байна. Гол нь тэгээ Трейг чинь авах баг бол айгуусаа хамгаалалттай авах шаардлагатай байгаа байхгүй. Миннесотад яг бол хамгаалалт нь байгаа тий. Байлгүй баг. Тэгэхгүй бол яг одоогийн Атланта шиг л бүрэлдэхүүн болох гээд байгаа юм л та нөгөө талд. Эсвэл бол Дижонте мөрөө бас гоё сонголт даач гимтцсэн байгаа даа шүү дээ. Тий. Тийм баа. Тэгж бодсон. Юм баг дийлэн юм хөгжүүлсэн нэр юм байна. Жирүү ирээд Миннесота төрүүлчихвэл яах вэ? Бас байж болно шүү дээ. Тэгвэл жирүү бүх цагийн хамгийн шилдэг үргийн тоглогч үстэй. Бүх цагийн шилдэг 3 дахь үргийн тоглогч үстэй. Бараг оцсон баг болгоно авах болгоо. Тэгээд гавл нь төрүүлсэн багууд нь тийм тий. Одоо Бостон л том нэр болохоос одоо Миннесота Милоки хоёр бол бас түүхэн аврагуудыг авчирх юм. Миннесотагийн угс анхных нь авраг гэж явна тий. Локигийн хоёр дахь тий. Тий. Таахын ч төсөөлөл тоо. За тэгвэл нөгөө талд хасагдсан баг болох Нью-Йорк Никсийн талаар ярилцээд сүүл бит хоёр ярьж байгаа чинь 3-2 болсон билүү тий. 5 дахь тоглолт болсон дуусч. Тий 3-2 болсон. 3-1 ч л 3-1 тий. Тэгээд Нью-Йорк маань харамсалтайгаар бол 6 тоглолт нь дууссан. Тэгээд тулгаахын хувьд тэгвэл одоо нөгөө Типсийн талаарх шууд мэдээлэлүүд гараад эхэлсэн шүү дээ. Типс одоо багтаа баттай үлдэх үү эсвэл Типсийг халах уу гэд. Энэ тал дээр юу н ямар бодолтой байгаа. Нью-Йорк одоо цаашаа ахихын тулд Типстэйгээ байх ёстой юу эсвэл од тоглогч авчрах уу? За эсвэл Типсийг халаад одоогийн бүрэлдэхүүнээрээ үзэх үү те. Энэ тал дээр би Типсийг халагдах байх гэж хувьдаа бодоод байгаа. Ямар засгалжуулагч ирэхээс шалтгаалж бас зүг буруу дараа нь мэдэгдэн. Гэхдээ зүгээр одоогийн Типс нөө сагсамгүй үйл ажиллагаар үүссэн ерөнхийлөгч дасгалжуулагч хоёрын ажлыг ер нь нэг хүн хийгээд надад хэрэггүй санагдаад байгаа байхгүй. Ингээд арай л яг нэг хүний бүх эрх мэдэл очичоор тийм ухаалаг бус шийдвэр гаргах эрсдлүүд байгаа. Зөвхөн нэгтлийн өнцгөөс юм гадаа шүү дээ. Тэгэхээр зүгээр
энэ хоёр ажил мэргэжлийн салгах шаардлагатай болов уу гэж бодоод байгаа. Тэгээд одоо типс хүнд өдөрдүүлэн ч гэж юу аах вэ? Тэгээ өөрөө дээшээ гараад тасгалжуулагчаа хийхгүй бай гэхээр тасгалжуулагчийн ажилд хошуу дүрээл ах нь ойлгомжтой. Би бол одоо типс чинь өөрөө ажил нэг тийм зожиг тэг яг сагсан мөр амьдэрсэн хүн учраас одоо хэцүү шттэ яг типсийг аль нэг байрал дээр нь позишн дээр нь хадгалж үлдээх гэхээр тэгэхээр би бол типсийг явуулсан л хамгийн зөв шийдвэр болов уу гэж хувьдаа бодоод байгаа шттэ. Тэгээд одоо ер нь залуу тасгалжуулагчд гоё шттэ. Одоо ер нь залуу тасгалжуулагчдаа ер нь ихтгэл үлээлгээд ихлүүл уусаа яг нэг тоглогчдын 90% солигдож байгаа адилхан тасгалжуулагчдын 90% уус солигдчиход шттэ. Миний зүгээр бодлоор. Тэгээ гол нь нэг чөлөө зах зээл дээр тасгалжуулагчд айгүй олон гараад ирлээ шүү дээ. Тайлер Дженкинс, Майк Мэлоун гэл. Тийм шүү. Тайлер Дженкинсийг бол би сайн тасгалжуулагч гэж боддог. За тэгвэл Нью-Йорк Никсийн тэгвэл 100 хийх нүүдлүүдийн талаар ямар таамагтай байна. Одоо шууд тоглолт дуусаал баг цуврал дуусаал Катиг ингээл Кат дээр асуудал гараад ирсэн шүү дээ. Кат одоо хамгаалтанд ойрлолцдоггүй байсан. За энэ тоглогчдыг бухимдуулсан, типсийг бухимдуулсан гэдэг. Нэг тоглолтын дээр хүртэл одоо сүүлийн 2 дугаар үед биш 4 дугаар үед нь тоглоулаагүй шүү дээ. Тэгэхээр Кат энэ 100 явах хүн байх уу? Эсвэл энэ багтаага байх болоо бүрэлдэхүүнээрээ. Катиг явж байгаагаар харахаар оронд нь хийнийг ирэх вэ гэдэг ямар хэцүү л дээ. Яг Катиг би бол нэг угаасаа дутуунэлдэг байж магадгүй. Одоо бол Катын тоглолт жоохон софт санагдаад байдаг байхгүй. Ер нь тэр оролт хийж байгаа хатаал удаашруулсан бичлэг үзгээр гаргаж байгаа царайны өөрлөн ч гэсэн ингээ уйлах таач шүү дээ. Энэ жоохон уйлан хаа штэ. Ер нь бол Катиг хид хідэн тоглогчид ингээ талбай дээр ер нь жоохон дээрлэгч байгаа мэрлэгч байгаа нэг тиймэрхүү байдлуудыг бүр ингээ нэлен дээр үесэж ажиглаж идэг болохоор төвийн тоглогч надад жоохон софт биш. Жоохон чанга уйл зүгээр санагдаад. Хамгийн чанга байх ёстой байрлал уг нь төвийн тоглогчийн байрлал юм санагдаад байхгүй. Ядаж Гобер шиг шартай тийм Гобер ч бас нэг тоолдож мохолдол унгаачаал бас нэг шартай үзээ яваад. Кат бол юу нэлен софт. Нэлен софт. Хатуу шүн тэгээд нөгөө плей-оффын тоглолтын дээр болохоор яг тэр софт байдал нь заримдаа сул тал болчиход. Тэр нэг 4-р үед л нэг гайхалтай тоглоод нэг хожил аваад ирсэн нэг стоцвол яг агуулгаар нарах юм бол цувралд Брансон Кат хоёулаа талбай дээр хасахтаа муул байлаа шүү дээ. Тийм. Тэгээд хоёр лидер нь хоёулаа хамгаалтан дээр сул тал болоод байна. Брансон ч хамт байхаар айгүй хэцүү байлээ тийм. Үгүй байгаа тийм. Тэгээд энэ хоёрыг хамт байлгаад амжилтанд хүрэх гэх юм бол Жош Хартыг үн түрээж байгаа дээр нь явуул. Оронд нь заавал 4 номер өшөө чанга залуу тийм. Идвийн хин байдгийг Шен Бэтэр ч юм уу. Тиймэрхүү маягийн Шен Бэтэрийг удлаарай нуруулаг тиймэрхүү тоглогч хэрэгтэй байна. Одоо тэр Жош Харт Ануноби Бриджес 3 хамтдаа бүтэхгүй байхгүй. Яг Бостон л хожих гэж бүтээсэн баг л байгаа даа. Өөр багтаж чадахгүй. Би бол үлрэлийн туршил Нью-Йоркийг энэ баг бүтэхгүй харин ч миний төсөөлснөөс бол хол явцсан. Бостон бол хожино гэж юусоо таамаглаж ирсэн байхгүй шүү дээ. Цуврал ихлэг байсан тийм. Тэгээ Бостон өөрсдөө л бүтрээд ер нь бол гимтэд дууссан болохоос. Тэг яг нь Нью-Йорк 25 жилийн дараа анх удаа бүсийн финалд шалгарлаа. Бас ер нь бол ойрд үзээгүй амжилттай л үзүүлээ. Бидний үед үзсэн хамгийн сайн бүрэлдэхүүн гэх юм одоо тий. Тэгэлгүй яах вэ? Тий, тэгж л хийж болно шүү дээ. Тэр 99 оны финалаас хойш ахиулчихлаа тий. Мелогийн үе зүгээр ер нь бол зүгээр нэр болохоос шүү. Хоёрдугаар шатнд ганцлж ил гарсан шүү. Баг шүү дээ тий. Тэгээд энэ багийн хувьд зүгээр миний бодлоор би зөв өмнө хэлжсэн да ер нь бол хоёр лидер нь хоёр муу хамгаалагч хасгатай хамгаалагч байх юм бол ер нь бол авраг авах гэдэг маш хэцүү байхгүй. Тэгээд тийм учраас зүгээр би бол энэ Катын 8 дээр ер нь бол нэг тийм өгөөжтэй бол байна гэж бодохгүй л байсан. Тэгээд яг хуу бүсийн финал гэдгээ одоо амжилт гэж үзэх юм бол яг магадгүй энэ бүрэлдэхүүнээр цааш явах л баг. Гэхдээ энэ баг бол би авраг авах гэж харахгүй байгаа. Тэгэхээр зөвхөн Катыг бол хэрвээ үнэхээр гэхдээ одоо 8 ихд хэцүү л байна л да. Каттай одоо хэнийг ч авчрах юм те. Янас. Тэгээд одоо энэ Нью-Йоркчин ирэх хүлээлт чинь баг second apron орж байгаа байхгүй. Second apron-то баг чинь өөрөө 8 гэдэг чинь бүр дэндүү хэцүү. Тэ. Маш их нөгөө нэг хоригууд бий болчдөг те. Тэгэхээр зүгээр Нью-Йоркийн хувьд бол бас л би зүгээр нэг тийм том 8 хийж чадахгүй л болов гэж бодож шүү дээ. Яг бисээ толгой хэлтэй Жош Харттай болж байгаа санал нэг байна. Яг гэх юм бол Харт ер нь давуу талаа гаргаж чадаагүй шүү дээ. Саяны зурал те. Айгүй муу өссөн шүү дээ. Харт ер нь баг оноогоо баг авсан уу? Хэрэггүй тоглолцолчод болсон дээр. Харин оноо баг аваад одоо хамгаалтанд бийдүүлээд тэгээ товтлогоон дээр
үр ашиггүй байгаад байгаа байхгүй. Яг 10 дундчилсан л та. Эсрэг багийн хамгаалагчид хартаар байгаа хүн чинь ингээ зүгээр роуминг хийгээд байгаа байхгүй. Зүгээр бусдад туслаад байгаа байхгүй. Хартаа хажаад байгаа байхгүй. Тэгээ яг 5-4 тоглоод ийм нэг асуудлууд бол байна. Харт өөрөө 3 гол нь 3-аас шидэд айгүй муу шидсэн шүү дээ, тэ. Суусал гаргаж өгöd байгаа. Тэ. Тэгээ яг зүгээр би миний зүгээр хэрвээ би зүгээр Нью-Йорк удирдлага авах юм зүгээр Катиг л одоо өстой гоё одоо 2 хүнээр ч юм уу солихыг л үзнэ. Тэгээд арин тэр нь болохгүй бол магадгүй жоо шаардчих юм дараа тий. Тэгэж болох байх. Болох болов гэж бодож ш. Тэгээд типсийн хувьд бол би бол эсэргээр байгаа. Типс бол харагдахгүй. Ер нь бол баг ойлгомжтой болчих шиг байна. Ер нь бол тий. Тэгээд типс ч өөрөө Леон Росстэй дотны харилцаатай. Леон Росстэй Джеймс Доллонтай. Тэгээд ер нь бол типстээр нэтгээд үлдээх юм шиг байна. Тэгээд типсийн хувьд би бол зүгээр нэг тийм муу ажилласан гэж ерөөсө бодохгүй л байгаад байгаа. Тий. Ер нь нэг типс энийг нэг ингэж хийсэн байсан бол гэдэг ч юм уу. Тийм бол байсангүй шүү дээ. Ер нь бол энэ цуврал тэгээд нөгөө нэг типсийн нөгөө бидний нөгөө шүмжилдэг 10 тоглогч шиг хэлсэн шүү дээ. Тэр бүр шоктэй 10 тоглогч. Би амьдралдаа анх удаа харсан типсийг. Тий. Тэгээд типс бас тэгэл бас нэг жоохон өөрчлөгдөж байгаа ч юм уу тий. Ерөөс нэг би зөвхөн типсийн нэг тийм буруу муу байсан гэж ерөөсөө бодохгүй л байна. Тэгээд одоо мэдээллүүдээр харж байгаа ч зэрэг ер нь бол типсийг бол авч үлдэхэд юм шиг байна. Тиймэрдэл энэ та. Яг хуу Брансон өөрөө хилцсэн байсан л та. Типс бол яг миний сонгосон тасгалжуулагч. Тэгээд хамт явах учиртайгаа баг нэг тим юм хилцсэн байсан шүү дээ. Тэгэхээр бас халагдахгүй байх магадaltaй. Гэхдээ яг хуу цаашаа миний хувьд бол яг явъя гэх юм бол типсээс салсан дэр. Яг хуу өвлөрлийн туршийн энэ багч ингэж 10 тоглогч ашиглаагүй байхгүй те. Яг тайлбар дээр ч гэсэн бид нар ч гэсэн үүсгэж гэсэн харахад яг л 8 тоглогч 7 тоглогч байсан. Тэгэл сүүлд үнэхээр баг 2-0 болоод арга мухартаал Камерон Пейник суулгаал хэнийг гаргасан шүү дээ. Dylan Wright, Shamet хоёрыг. Dylan Wright хоёрыг. Тэр хоёр нь харин хаа очиж үнэхээр л плей-оффын загсанд бас дэжгүй тоглогчд гэдгийг харуулчлаа гэж бодож байна. Тэр талбар сайн байсан бол Shamet ялангуяа хамгаалтан дээр хүртэл сайн байсан. Тэр нөө энэ Катын нэг асуудал байгаа байхгүй. Одоо довтлогоон дээр Кат 5 байхад гоё байгаа байхгүй. Тэнгүүд хамгаалт дээр байхад хэцүү болоод. Тэнгүүд нь 4 байхаар яг хамгаалтан дээр зүгээр юм шиг мөртлөө. Довтлогоон дээр Кат 4 дээр байхаар яг үүрэг рөл болчиход байгаа. Зүгээр ингэ булгачаа зогсчиход байгаа байхгүй. Тэгэхээр юм Катын нөгөө нэг юм хоёр талд тэнцвэргүй байдал нь амар тийм багт амар жоохон хортол байгаад байгаа ерөөсөө. Катыг 5 дээр байлгах гэхээр хамгаалтан суларч чаддаг. 4 дээр байлгах гэхээр довтлогоон суларч чаддаг. Өөр шиддэг төв авчирмаар юм шүү. 4 дээр байж ах та нөгөө дроп хамгаалах гэдэг юм уу, урагш шахаж хамгаалах гэдэг юм уу? Тий. 3-ын гадна хүн хамгаалах таарах бөрөөс муу байгаа юм уу тий? Муу шүү дээ. Муу тэгээд байгаа байхгүй юу? Тэгээд хэрэггүй алдаа хийгээд тий. Тий. Хэрэггүй алдаанууд их юм. Шийдвэр гаргалт бас тийм яг үнэн гэлээд ухаалаг биш. Тэгээд удаан ба. Тэгээд одоо ингээд ер нь бүгдээрээ л тоол үзсэн ингээд Катын Сакамыг хамгаалж байгаа байхгүй. Одоо энэ байсан тоглоо хурдан тоглоо Сакам Катор зэрэг хүчж байгаа байхгүй. Сакам бүр ингээд хол хайж байгаа. Тэгэл хол хаяад амархонууд байгаа ч шүү дээ. Ер нь маш их төгж оноо авс тэ. Сакам ч угсаа 50% 3 шидэж 50% довтлсон. Харин тажих шүү дээ. Тэгэхээр яг зүгээр энэ цувралд яг Катын алдаанаас болж хожигдсан гэх юм бол бас жоохон өрөөсгөл байх тэ. Гэтэ зүгээр урт зургаар харах юм бол Кат Бранс хоёр нэг явахгүй хаа. Тэгээд Брансон ч угаасаа Нью-Йоркийн бурхан шүү дээ. Тэгэхээр эндээ угаасаа байна. Тэгэхээр одоо Катыгаа л одоо за магадгүй Кевин Дурант ч юм уу. Кевин Дурант гэдэггүй. KD болгоод энээс илүү хамжилт гаргана гэж бол би л бодохгүй байгаа шүү дээ. Одоо эргэжил KD ямар тоглогч байх вэ? Кат эргэжил яах вэ гэл. Яг насны хувьд яг эргэжил яг тоглогчийн хоёр тоглогчийн хувьд харьцуулах юм бол яг KD арай илүү л дээ. Ботлаарай л. Тэгэхээр зүгээр богино хугацаанд авраг авъя гэж зорих юм бол ягаад KD гэж болохгүй гэж. Урт хугацаа байхгүй шүү дээ Бостон. Нью-Йоркд угаасаа. Ерөөс би бол энэ баг тэгэл дараа жил яг энэ бүрэлдэхүүн ахаа бүтлгүүт юм л тэгэл сүрүүл шүү дээ. Тэрний дараа жил яг энэ бүрэлдэхүүн ахаа авраг авна гэхгүй бүр жилээс жилд аврах магадлал нь багасна гэж боддог байхгүй. Тэ одоо яг наснууд нь бол гайгүй те. Бүгдээр нэг Бранс ч 30 хүрэх юм билээ шүү дээ хичээл. Удаан байх тийм кор бүрэлдэхүүн харахгүй байгаа байхгүй. Тэгээд би бол тасгалжуулагч нэлээд л муу л ажилласан гэж боддог энэ цуврал дээр. Яагаад шахсан хамгаалтан дээр юм өөрчлөлт хийхгүй байгаа. Яагаад зүгээр тоглогчийн уур чадвар дээр ингээ хайж орхиод байгаа. Тэгээд тэр бүгд нь нөгөө төлөвийн ингээ ядраагаад байгаад
асуудал нь Брансон болгож харагдуулаад Брансон сэлэг рүү аваад байгаа байхгүй. Тэр нь бол би бол Брансон муудаа биш гэж боддог байхгүй. Брансныг тухтаа тоглуулах өөр гарцаагаа хайхгүй. Брансны хажууд яагаад тэр Дэлн Ройтаа гаргаж болохгүй байгаа. Заавал Брансныг авч иж Дэлн Ройтаа гаргаж ирэж мэрээд. Тэгээ нэг бол Анунобигоор залуулж оруулаад ч байгаа шиг тий. Ануноби бол залхуулагч биш шүү дээ. Тэгэхээр чин тэрэн дээр тасгалжуулагч бол жоохон ингээд надад хойрог удаан маневр нь удаан л байсан л гэж бодоо. Би бол ер нь л яг нэг Брансон гэдэг нэртэй биш л бол хагас талбайд бөмбөг залахгүйсэн шүү дээ тий. Яг талбайд ахаар. Тэгээ заавал Брансон ингээл нөө нэм парт итэртэй чад зодтолтож ороод бөмбөг алдаад байгаа байхгүй. Тэрсээр нөгөө нэг та Бостон дэд сурлыг санаж байгаа бол би зүгээр Бостон дэд сурлыг араа зүгээр типсийг бол нэлээ өндөрөөр л үнэлжсэн. Тэр зурвал дээр нөгөө нэг өөрийнхөө уламжлалт хамгаалттай биш бүгд нэр switch хийсэн шүү дээ. 5 out switch хийгээд Бостон гол тэгээд дуусгасан шүү дээ. Тэр нь бол тий. Бостны эсрэг бүрэлдэхүүн байхгүй да. Уус Бостныг хожих би бол энэ багийг Бостныг хожих Бостон ч өөрсдөө шийдсээр байгаа дууссан шүү дээ. Гол нь Бостон өөрсдөө. Тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө нэг Нью-Йоркийн хамгаалт байгаа шүү дээ. Нью-Йоркийн хамгаалт хийгээг байхгүй. Би бол тэн дээр бол зүгээр типсийг бол сайн ажилласан. Яг би бол сая тулгаахын дийлдээ санал нэг байна. Ер нь бол яг Брансны хажууд зүгээр сайн бэлдсэн байна тий. Бэлдсэн харин тий. Магадгүй өдөрлийн турш бэлдсэн тий. Магадгүй тийм. Тооцоолоогүй өрсөлдөх гэж бас бодож болохгүй сте уг нь өнгөрсөн жил одоо тоглолтод хожигдсан юм чи ууг нь бол Индианагаас хөшөө авахгүй ч л нэрж байгаа шүү дээ. Тийм ууг нь бол тийм байгаад байдаг. Celtics-тэй бол бүтэн жил баг бэлдсэн болно шүү дээ. Celtics-ийг тийм угс аваргын амбицтай байсан болохоор тийм л Celtics-ийг л давна л гэж бүх баг л бодож ирсэн л та. Тэгээ Pacers зөвөн байна л да. Pacers тэгээд товтлогоон зүгээр Bronson Cat 2-ыг бол зүгээр цосоо зайгүй холдолж байгаа юм бол та. Ер нь бол бас үнэхээр зоригтой товтлогоо гэдэг бол өстой position тутамдал хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр Бостон тэгж чадаагүй. Бостон тэр хоёрын сул талыг олж чадаагүй. Тэгээд яг нөгөө талаар бас Pacers-ийг бид нар бас жоохон магтах хэрэгтэй л болов уу гэж бодож байна. Тэгээд Rick Carlisle салжуулагч юм. Тэгэхээр мундаг. Ер нь одоо плей-офф байгаа бүх тасгалжуулагчдыг ер нь мал тавилаа шүү дээ. Kenny Atkinson бол би бол бүтэн илүүрхэл яг багийн юу гэхээс илүү яг Carlisle-ийн яг туршлагаар л ер нь аваа залчлаа гэж хараад байгаа шүү дээ. Carlisle дээр нөгөө нэг юм юун тасгалжуулагч одоо ямар бүрэлдэхүүнтэй тэрэндээ зохицож тасалж өгч чаддаг. Одоо 11 оны финалыг санах юм бол энэ тоглолтоо шал өөр тоглолттой баг шүү дээ. Даалс тухайн даалс бол тий хамгаалтдаг тий илүү одоо пост мөн улаан хагас талбай тоглолтдог тий багийн лидерүүдийн тоглолтын арга барил тохируулаад харин тий тэр бага тим системээр нь ашиглаж чадаад байна л та. Тэгэхээр бас тасалжуулагч бол амар байгаа байхгүй. Мундаг тасалжуулагчийн гол юу байхгүй шин чанар байгаа байхгүй тий. Сэргээр типс болохоор тоглогчдоо өөрсдийнхөө тоглолт юм өөрийнхөө хүссэн сагсан мөнгөний тоглолт юмар тоглуулах гэж шахдаг. Тий. Тэр бол Rick Carlisle болохоор тоглогчдын потенциалыг ашиглаж тоглолтын тактикаа боловсруулдаг. Ийм л ялгаал байгаа даа л да. тоглогчдын уур чадвартай тий. Яг зөв. Тэгэхээр бол Carlisle салжуулагч илүү финалд гаргацсан хүн нь би бол Halliburton Siakam хоёроос тутахгүй том нөлөө нь бол яхахгүй Carlisle салжуулагч байлаа л гэж бодоод байгаа. Тэгээд Andrew Nembhard, Naismith хоёрыг ер нь үүргийн тоглогчдыг ингээл сайн болгож харагдуулж байна гэдэг чинь тасгалжуулагч ажиллаа 100% хийж байгаа юм л шинж. Яг үнэ. Магадгүй Nembhard Knicks байсан бол одоогийн Индианагийн шиг тоглож чадах байсан уу? Бараг минут 30 байхыг үгүйсэхгүй шүү дээ, тэ? Мэдэхгүй байхгүй. Тэ. Чихэн битээ, мэтээ гэж л гэх юм болов уу гэд. Тэгвэл сая Брансны Nembhard зогсоочлаа шүү дээ. 6 тоглолтын дээр юу вэ? Амар тоглолт. 6 стил хийсэн. Одоосны хардаа өмнөх сурлууд дээр ингээ матууранда 15 минут энэ төр өгчсөн. Саяны сурлаар 5 минут л ашиглаад байгаа. Одоо матуурны тэр соло тоглолт Knicks-ийн тоглолтын өдөөс нэг шаардлага алгаа. Угаас манай тоглолт. Тэгэхээр чин тэгснэ Томас Брайант маа сюрприз болж гарч ирж мэрэл дээ. Ингээ тэгэхээр салжуулагч бол яг мэдрэмж, солилцоо, айл цувралт, ямар тоглолтод хэнийг ашиглах уу гэдэг тэр төлөвлөгөө, мэдрэмж энэ амар л байна л та. Нэг юм тооцоор ротейшн байгаагүй шүү дээ. Тони Брэдлиг эмбид байгаа гэж мэдсэн үү? Би арай гарч ирсэн мэдсэн шүү. Цуврал дээр мэдсэн шүү. Юу вэ? Ютад л явж исэн да. Хизээний Тони Брэдлиг хэлээд тий. Гайхсан шүү дээ. Гарч ирсэн оноо моноо тий. Хаалт Каттай доор зодтолтой шуудалтай. Тий. Сүүл хөрхий гимтчих шиг болсон тий. Тэр нэг догчоолт нь Мичл Робинсон алдаа гэдэг. За тэгээд Knicks-ийн хувьд тэгвэл ямар нэгэн том од тавьчих бол хүлээлт байхгүй гэж хэлж байна.
Тэгээ одоо нөгөөсө Батлаад гэрээтэй Одоо Бриц гэрээтэй, Брансон гэрээтэй, Өвжи гэрээтэй, Мишл Робинсон, Макбрайд долоол байгаа. Ааха. Тэгээ цалингийн зэс нөгөөс үрчиж байгаа. Тий. Тэгэхээр хүн явуулахгүйгээр хүн нэмийг ивэл зүгээр санийх шиг ингээл нэг пейн мейн шиг иймэрхүү нөхдүүдээр л бүртгэх гээд байна л да. Эсвэл нэг хөгшин тий. Эсвэл Westbrook гэж юм уу. Тэгэхээр сайжрахгүй яг л энэ жилийн нэгс байх гэдэг байгаа байхгүй юу? Тасгалжуулагч чивээрээ тоглосон чивээр юм бол бид нэг хэсэг гинт жилийн дотор амар тактикийн баг болж гарч ирнэ гэдэг бол бас хэлж мэдэхгүй байна. Тэгээ ирэх жил энэ нөх чинь тэгээд бүр судлагдчихж штэ тий гол нь. Ирэх жил магадгүй Бостон задраагүй байвал Бостонд алуулна штэ. Яг шар нудалсан Бостон. Ирэх жил Тэйтүмгүй Бостон. Тэйтүм бүр плей-офф тоглохгүй мó? Тэйтүм гэдэг ер нь яг 9 сарын дараа зүгээр тоглох боломжтой гэж ирсэн. Яг тийм албан ёсны мэдээлэл гараад. Би болохоор плей-оффод л ирэх байх гэж бодсон. Зөвхөн Тэйтүмийг зүгээр их хөлөрлийг зүгээр өнжиндэж бодоод байгаа. Хувьдаа тэгээд тийм байж мадуу үгүй хүнд гинтэл чинь. Эргэж ирэхэд хэцүү шүү дээ тий. Тэгээд ирээч одоо яах юм бэ тий. Ирээд бас бүрэлдэхүүн ямар ах нь тий. Тэгээд яг та зүгээр эцэст зүгээр нэг үлээд би зүгээр пен менийга дахиж битээ зүгээр авчраасаа. Тайлер Коллект боломж олгоосаа. Тайлер Коллект бол үнэхээр гоё залуудын суугаад рүүки шүү дээ. Тэгээ өнгөрсөн жил рүүки байхгүй. Тэгээд коллежд бол үнэхээр гайхалтай байсан байхгүй. Тэгээд энэ залуу бол ашигламаар л байгаа юм. Тэгээд нэг хак портыг нэг төв бэд юм байл шүү дээ. Хак порт байгаа. Нөгөө нэг Дадиа гэдэг нөгөө нэг юу Францын нэг бас холбогч байдаг. Сонин нэртэй тоглогчд айгүй их өд юм бэлээ. Яг талбай дээр гаргасан чинь. Индианаг эсрэгсээр сүүлийн тоглолтод харсан чинь. Яа тэгээд яг гоё даа гоё л. Гэхдээ тоглолтуудын чанар бол үнэхээр гоё байсан. Саяны зурлал. Энэ бүхэл тоглолтууд нь өрсөлдөөнтэй тэгэл. За Индиана ч одоо сүүлийн 9 секунд оноо байрчих байлгүй тэгэл. Бараг тэгэж яддаг болсон шүү дээ. За одоо хайр авахгүй хөө. За тэгээд хэдүүлээ 2 дугаар сегмент болох юу яа. NBA финал руугаа ороод явъя гэж бодож байна. Тэгээд финал маань бол 6 сарын Монголын цагаар 6 сарын 6-ны өглөө эхэлнэ. Тэгэхээр 5 дахьд тэгээд мэдээж PSN-ээр бүх тоглолтуудаа бол гаргаад явна. Бүх тоглолтууд шууд юм. Шууд амжилтын урд нэрээ юм жижигхэн юу яваад ирлээ те. 10 минутын өмнө. Тийм. Хөтөлбөрүүлэг тийм хөтөлөлт тийм. Pre-game show маягийн. Тийм хөтөлтүүд яваад ирлээ. Тэгээд та хэд манаас үзэх баха. За тэгээд айл баг маань бол ингээд 4-1 4-2 гээ гараад ирлээ. Ер нь адилхан баг бүсийн финал биш финал гарах хүртлээр 4 хожигдсан юм байл шүү дээ. Айл нь үкси чинь дэнүртэл 3 хожигдоод юм дээр 1 хожигдоод нөгөө Индиана ч болохоор эхний 2 4-1 тэгээд 4-2 гарсан. Тэгээд айл нь залуу багууд тэгээд ядралтын хувьд ер нь их ядраагүй байх гэж бол бодож байна. Дээрээс нь 5 хоног амарчлаа шүү дээ. Тэгээд хоёулаа нэлээ өргөн бүрэлдэхүүн ашигладаг. Энэ бол гайгүй тий. За тэгээд энэ зурлалын хувьд за шууд матча бас нэхлээд ярих гэж бодож байна. За тэгэхээр лигийн MVP дээр бол Индианагаас хин очих бол хин ер нь хязгаарлах гэж байна. Нэмбард эсвэл Несмит үү? Би зүгээр сая энэ подкаст бэлдээд өчигдөр өлөлийн 2 тоглолтыг үзлээ л дээ. Нэмхард ер нь бол дандаа очижээ. Хамгийн ихэнх одоо нэг юм дээр. Матч апууд яг зүгээр финал дээр өөрчлөж магадгүй. Гэтэ зүгээр финалийн эхлэлийг бол би бол зүгээр 8 хар дээр эхлүүлэх байх гэж харж байна. Ер нь тийх бах хамгаалалт. Ер нь бол юуны зүгээр Индианагийн хувьд бол хэнийг Turner-ыг Hartenstein дээр Siakam Chet тэнгууд Nesmith J-Dub Halliburton Dort дээр нуудаг. Энийг л ер нь бол гаргаж ирэх болов уу гэж бодож штэ. Тэ? Араа OKC-гээс бол тэгэл ойлгомжтой. Дорт Halliburton дээр. Харин OKC-ээр 2 өндөртэй гарах уугүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. 2 өндөртэй гарах юм бол Chet Siakam дээр Hartenstein Turner дээр. Тэгээд юу болоо өөр үлдсэн. J-Dub Nesmith хин юу гэл. Тэгэл SJ өөрөө юун дээр очих юм шүү те. Шууд. Миний үзэнд 2 тоглолт яг зүгээр хин Chet байгаагүй. Тэг гинтэлтэй байсан. Нөгөө жижиг таваараа эхлүүлсэн юм биш үү те. Hartenstein. Кейсэн Walls гарч ирсэн үү? Кейсэн Walls байсан. Кейсэн Walls уу Wiggins үү? Бараг Кейсэн Walls л бах те. Гараанд гэвэл Сэж өгч болов. За. Кейсэн Walls гэсэн баха. Те Walls гэсэн баха. За тулгаан ахын хувьд тэгвэл
Индиана Pacers багийн тэгвэл давуу талыг өчигдөр бол ер нь Pacers-ийн давуу тал байхгүй гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр бас өөр бодолтой болсон байж магадгүй. Өөр бодолтой болоогүй. Одоо айгүй хэцүү шүү дээ. Одоо энэ сурал дээр жишээ нь Siakam нэг 15 оноо л дунджлаа. Зарим тоглолтын дээр 10 хүрэхгүй оноо аван заяа. За Халибуртыг одоо л харъя заяа. Би одоо Халибурт энэ сурал дээр магадгүй бөмбөгөө алдахгүй нөгөө Халибуртэн байж чадахгүй юу гэдгийг яг харъя. Тэгээд Халибуртыг бас нэг 15 оноо дундчлуулах юм л гэж. Хоёр лидер нэг 15 оноо дундчлах гэдэг байгаа байхгүй. Миний төсөөллөөр. Тэгэл хожигдсон даа. Ер нь бол яг би бол 4-2 гэж өгсөн. Яг ингээд Рик Карлайл салжуулагч үнэхээр амар байгаа учраас би ингээд амар тактик мэрэгчлэлтэн байгаа даа. Тэгээд Индиана финалыг бүр ингээд цангацсан байгаа те өгжөнд шүү дээ. Бүр өвкэсий цаашаа тийм учраас тэгсэн чи хүлээлт нөгөө баг нь хүлээлтээс нь бүр даваа авцсан. Бүр маш хайпд орж учраас би бол ер нь нэг юм хоёр хожил авчих байх гэж найдаад байгаа. За зарим хүмүүс чинь бүр хожил авахгүй гэж яриад байгаа. Гэхдээ нэг багийг дөрөв дараалж очих маш хэцүү л дээ. Финал дээр LeBron л нэг шүрдүүлсэн шүү дээ. Тэр нь Сэроргийн шүрдүүлдэггүй шүү дээ. Тэр чинь нөө супер баг л байсан л тэр давагдчихгүй даваа байсан л дээ. Спурс үлээ. Гү Golden State сүлд. Warriors Spurs хоёул шүү дээ. Warriors шүрдүүлсэн юм уу? Тий 18 онд шүрдүүлсэн шүү. Нөгөө нэг LeBron чинь 51 оноо техник тоглолтын дээр тэгсэн чинь JR баллаж бөмбөг авчихтайгаа тэгээ шүрдүүлсэн. Тэр чинь тэгээд шүрдүүлсэн. Тэглүү. Тэгээ бүгдээр үед бас нэг шүрдүүлсэн дээ. 7 онд шүрдүүлсэн. 7 онд шүрдүүлсэн. Би тэрийг санаадсан. Тэгэхээр харин тийм шүрдүүлнэ гэдэг хэцүү хэцүү. Харин хоёр хожоод финалыг сонирхолтой болгоосоо гэж хүсэж байна. Гэхдээ яг тоглолтын дээр тийм айхтар олон онооны зөрүүтэй хожигдохгүй ба. Яг ингээд сэлгээний оноо авалтын дунд жинтрийг харахад бол ойролцоо байгаа. Яг адилхан байгаа. Ашиглаж байгаа ротейшн тоглогчд нь адилхан байгаа. Гэхдээ Индианагийн сэлгээ плей-оффын 16 тоглолтондоо хасах 66 илүү 36 илүү тийм байсан. Гэтэ энэ бол нөгөө дундч биш шүү дээ тийм. Нийт тотал тон. Тэнгууд өвкэсгийнх нэмэх 333 байсан байхгүй. Тэгэхээр адилхан оноо авч байгаа мөртлөө сэлгээ нь оноо алддаг сэлгээ байгаа байхгүй. Индианагийн сэлгээ. Индианагийн сэлгээ чинь ер нь бол хамгаалтгүй сэлгээ шүү дээ. Тэнгууд өвкэсий чинь яг Индианатай адилхан сэлгээнийх нь оноо авах чадвартай мөртлөө хамгаалт нь баг сайжраад байгаа юм яа. Тэр Caruso Walls хоёр гараад ирэхээр тийм шүү дээ. Caruso Walls хоёр ч одоо нэмэх үзүүлэлтээр баг багаад тэргүүлээд байгаа шүү дээ. Шээ араасчлаа те. Тэр хоёр ч юм өвчтэй байгаа. Тэгэхээр одоо ингээд Нэмпарт одоо нөгөө Нейсмитийн цоорл морл байхгүй байхгүй. өвкэсийг нэг давуу талаар эсрүүгийн үүргийн зүгээр Гордон л цорцсон болохоор эсрүүгийн үүргийн тоглогчдыг цооруулахгүй байгаа байхгүй. Гордон чи ер нь бол баг одын дэхтэй тоглогч шүү. Ер нь үүргийн тоглогч гэхэд бас хэцүү шүү дээ. Тэгсэн тий сайн. 20 оноо авч. Яг үнэхээр MPJ муу байсан болохоор бас тэг Гордонд ирэх мэтлэнч байлаа. Өөрөө ч гоё ашиглаад товтлогоонуудаа хийгээд л тий. PJ Washington л сороод тий. Үгүйс эсрэг. Харин хэцүү ер нь. Армааш хэцүү одоо бол. Би ингээ бүр одоо тэр төөрнөр мөрнөр яг жинхэнэ таран танигдана. Би бүр өвксийг бодогтаад л ба бүр яг гандангийн хаалх шиг онгорхоо хаа би бүр яг л гэж боддог байхгүй юу. Pacers-ийн нөө. Pacers-ийн өвксийг бүр бодогтаад л бадна ална. Одоо Нэмпард шэйийг хамгаалахаас өөр сонголт байхгүй. Нейсмитийг хамгаалуулчих гэхээр нөгөө Нэмпардыг чинь J-Dub чинь бие хүчээр илүүрэх чинь. J-Dub чинь бас бие хүчин тоглолт цаатаа. Амар шүү дээ. Шахацдаг тий. Тэгэхээр Нейсмит яалч J-Dub-ыг хамгаалахаас өөр сонголт. Тэнгүүд Нэмпард хичнээн сайн хамгаалагч гэсэн нөгөө шэй чинь яг өндөр учраас Бансныг бодвол өндөр учраас нөгөө дундын уналттай шидэлтүүд нь яг нормалны яг хэвийн ирээд байх болов уу гэж зүгээр бодоод байгаа. Тэгэхээр би бол бүр шэй нэг тийм хурдан биш юм чинь бүр оби топныг тавьчихсан шүү дээ. Шэй тэр бүр өндөр гаргаад бүр өндөр яг сэлгэнээс нь ашиглаж болно. Гэхдээ оби топын талбай дээр өнгөрүүлэх 20 минутанда яг шэйг талбай дээр өнгөрүүлэх минутанд оби топны ихэнх тэр 20 минутын хүчмөр байгаа. Тэгээ яг шэйг дагаж хамгаалах нь би оби топн байгаасаа гэж хүсэж байна. Матуур нь гарч ирэхээр бас болохгүй. Матуур нь бол энэ цуврал дээр минут нь бол ихсэх бах. Ягаад гэвэл Багалтааны тоглолт тавдаг юм шүү дээ. Тийм тэгэл өвксийг зэрэг тоталцтай болоод ирнэ. Индиана. Тэгээ өвксийг чи нөгөө юу шиг Никс микс гэж олон бөмбөг алдахгүй. Айгу баг бөмбөг алддаг баг. Тэр нөгөө олон бөмбөг алдуулж иж өөрснөө нөгөө хурдан товтлогоо нь явдаг учраас
бөмбөгөө алдахгүй нөгөө үхээс нөгөө тал товтлоо төгсгөөд байгаа учраас тэр Индианыг хурдан товтлогоо харьцангуй багасна. Одоо өмнөх цувралт сая ер нь дорндын эсрэг тоглосон бүх тоглолттой харьцуулахад тэгээд ирэхээр чи нөгөө оноо авахад асуудалтай болоод ирнэ. Асуудалтай болоод ирсэн текст бол яг нөгөө нэг эсрэг нэг оноо авах чадвартай матурны хэрэг гарна. Тэгэхээр тасалжуулагч өсөөсөөгүй матурны минут нь одоо өмнөх цувралыг бодвол нэг 15 минут ч болгоод ч юм ихсэх болов уу гэж найдаж байна. Тэгэх болов уу гэж төсөөлж байна гэх юм уу? Тэгээд дүүгээсээ яг зөвлөлтөө нөгөө нэг East-ийн яг 3 тулсан багийг харах юм бол урт шугамын хамгаалт заавал нэг юм сул талтай тоглогчтой байгаад байсан шүү дээ. Одоо Garland, Mitchell за өмнө нь одоо Lillard ч бараг тоглоагүй шүү дээ, тэ. KPJ, Gary Trent хоёр байсан шүү дээ. Тэгэд саяных дээр болохоор Brunson-ыг бүтэн яачих жоох. Одоо болохоор Shea Dort, J-Dub гэхэр юм зайгүй байгаа даа л та, тэ. Дэлгэнч Caruso case нь болс гэхэд дээрээс нь ч сайн хамгаалцдаг шүү дээ. Тийм. Дээрээс нь одоо Shea чинь өөрөө нөгөө Канадын шиг шид Нэмбартын өөдөөс тоглож сурцсан байгаа. Хүн байх гэж би бас энэ финалийн зурглалтай сонирхолтой Канадуудын тэгвэл болж байгаа. Нэмбарт хий хоёр. Шээ тэгээд Дорт нөгөөг юм байгаа лээ. Хин штэ Матурн ч Канад штэ. Тэгээд 4 Канада байгаа. Тэгээд дээрээс нь Shea Индианагийн эсрэг үлрэлт 2 тоглолтод 39 оноод унтчихсан юм билээ штэ. 50 40 иргэсэн гүйцэтгэлтэй. Тэр тэгснэ Халибуртаа 11 оноо 2 тоглолтод. Тэр аягүй сониос та. Тэр бүр харин би тэгээд Siakam Халибуртаа хоёр бол энэ цувралууд дээр. За үнэхээр одоо Халибуртын супер одын бол 20 оноод унтцлах ёстой л цуврална. Одоо тэгээ харъя. 20-10 хийх ёстой л тэр. Би нөгөө Tyrese-ийн нэг юу статик онцлсан. Тэгээд энэ дээр болохоор энэ үлрэл плей-офф дээр оролцуулаад 89 тоглолт хийсэн. Тэгээд хамгийн одоо бөмбөг төрсэн хамгийн бага хүрсэн 10 тоглолтын 2 нь одоо OKC-с байсан. OKC-с байсан байхгүй. Тэгэхээр яг харахгүй нөгөө OKC-ийн хамгаалалт дээрс нөгөө Дортын тэр нэг чанга дээрс юм нөгөө бөмбөг өгүүлдэггүй те нэг юм нааддаг ийм хамгаалалт. Үнэхээр одоо Tyrese үнэхээр зоожсэн тэр 2 тоглолт бол. Тэгэхээр яг хуу Tyrese хэр тоглох вэ гэдэг амар чухал. Tyrese-ийг харин Rick Carlisle хэр одоо Дортоос салгаж чөлөөтэй тоглуулах вэ гэдэг бас нэлээд тийм гол шатрын нүүдлийн нэг бол байна те. Харин хэний өдөөс чөлөөтэй тоглох вэ гэдэг өөр асуудал болоод байна л. Одоо яг Shea өдөөс зүрх юм шүү баг гараанд. Shea-ийг ядраах гадуу. Тэ. Хэрэг бөмбөг Shea ч томоо хамгаалагч биш шүү дээ. Тэгэхээр чи элит. Тэрийг бөмбөгтөө өөр зал тоглох уу? Сая юун дээр бол сүүлийн 2 тоглолтын дээр бол нөгөө Индианыг харах юм бол юугаа дабл скрин давхар слоноор гарч ирээд Халибуртон бол маш амхан болоодсон байхгүй. Тэгэхээр тим ч юм уу нэлээд тим нөгөө тактикийн үед нэлээд тим юугаа креатив тоглолтуудыг хэр их одоо Rick Carlisle оролцуулах вэ гэдэг амар чухал. Тэгээ 5 дахь тоглолтноор Шайли чи мараа бөмбөгөөснөөс цогтаагаад байсан шүү дээ, тэ. 3 оноо авдаг тоглолт. Тэг чинь бүр Michael Bridges бүр тулаад хамгаалцсан. Одоо тэгсэн чинь OKC-д чинь баг 4 Michael Bridges байгаа байхгүй. Bridges баг илүү хамгаалсан. Харин яг ер нь тиймэрхүү төвшний хамгаалт гэхээр тийм шүү дээ. J-Dub ч өөр хамгаалтын багт нэрлэгдсэн хүн байна шүү дээ. Доорт байна тий. Тэнгууд 1-2 дугаарт нэрлэгдсэн 2 хүн байна. Тэнгууд сэлгэнээс Goat байна тий. Goat зүтэй шүү дээ. Тэр хүн чинь плей-оффт бол яах гэж ирсэн хэрэг үнэхээр гаргаж шүү дээ. Тэгээд тэр бөмбөг тасалчаад очоод өөрөө оноо авахгүй Shea дамжуулт өгч гинэ гэдэг чинь зүгээр яг гоо тийм тэгдгэлтэй тоглогчд тэгдэг төвөргийн тоглогчдын тийм тохиолдол байдаг л та. Гэхдээ Caruso өөрөө сагсан бөмбөгийн таашаал нь хамгаалтаасаа таашаал авдаг тоглогч байгаа. Яг одоо ингээл Халибуртны бөмбөгийг тасалчих юм бол тэнчэнээсээ тэгэл зүгээр нөгөө Shea баазар хийж байгаа Caruso бөмбөг тасалж байгаа баг мэдрэмж нь төстөө байгаа шүү. Тэр Caruso тэгэл бүр амар хайп яваа. Тийм. Зорилго нь ерөөсөө биелээ. Тэгэл багаас эргэжтэй шүү дээ. Тэгэхээр чин тим сэтгэл зүйтэй хамгаалагчтай байгаа байхгүй. Тэгээд Chet ч одоо бүх хамгаалтын зүгээр өөр тоглоог болохоос бүх хамгаалтын баг нэрлэлээр тоглож байгаа байхгүй. Тийм. Потенциал Хартенштайн ч гэсэн тийм байсан шүү дээ. Яг энэ жил харахаар Хартенштайн яагаад 100% үнэхээр амар үлрэл болчлоо. Тэрнээс Хартенштайн тэр хоёрын нөгөө гимтлийн болоос бас тоон хүрээгүй юм байна те нэр. Тэгээ 100% амар тоглож. Тэрнээс энэ хоёр хоёулаа нэрлэлт ер нь OKC-гийн гарын тав тавуулаач бүх хамгаалтын багт нэрлэгдэж байхад гайхаад байгаагүй хэмжээний амар байгаад байгаа. Кейсэн Уолс Caruso хоёр ч гэсэн бас ялгаагүй байхгүй те. Сэлгэнээс гарч. Одоо ингээд өнгөрсөн үлрэл бодохоор Chicago Bulls тоглосон Caruso багтцсан шүү дээ. Тийм шүү дээ. Бүр нэгээр одоо тийм үнэхээр ийм нөгөө deep rosterтой тоглож байгаа минутын цөөхөн байгаа болохоос биш хамгаалтын чадварууд нь байгаад байгаа гэхэр чинь амар бол бага. Яг
дэх баг юм. Би үгүйсээ уусаа улирал эхлэхэд л энэ баг аврагаа гэл ярьж ирсэн. Тэгээд тэрийг мань баталж өгж байгаад баяртай байгаа. Тэгээд гимтлээс холуур явсанд нь баяртай байна. Тэгээд манай нөгөө ах бол өөр баг таарсан бол хусна гээл байгаа шүү дээ. тийм ч юм байхгүй. Энд Бог ах. Богоос Тулгаах хоёрын оронд биф яваад байгаа шүү дээ. Тийм үү. Бүр шууд тайлбараар биф явж байгаа шүү дээ. Микрофон хаагдсан шүү дээ. Нөгөө тайм засварлага реклам хийж байгаа хоорондор. Тэнгууд ингэж тоглох байсан юм бол яах гэж гарч ирсэн. Тиймэр улсыг өө. Лекс гараад ирсэн бол шал өөр үзэж байгаа юм үзэж байгаад тэг бид өөрөө уучлаарай хатаасан өөрөө тамирчин хүн биз дээ. Тэгэд хүн за би өвкөсийг манайх барахгүй юм чинь бүсийн аваргын талаа гараад яах вэ гэж бодож тоглох баг гэж байх юм уу? Юу ч яриад байна те. Юм лекс яриад би ойлгохгүй байхгүй. Тэгээ би сүлдээ хэлж байгаа байхгүй. За ингээ өвкөсий финал хүртлээ 4 хожигдлоо. Эмглофтос лекс 4 хожигдсон гэж хэлж байгаа байхгүй. За алдартай. За би сая Индиан дээр Индиан хэрхэн хожих вэ гэдэг дээр хоёр юм байна. Энэ болохоор turnover-ийн байтал дээр Индиан заавал ялах хэрэгтэй. Тэгвэл нөгөө өнгөсийн нэг одоо супер юм чадвар бол угс эсрэг бага бөмбөг алдуулаад хурдан тоглоно гэдэг тий. Энэ бол угаасаа ингээм өнгөсийн супер чадвар байхгүй. Энийг одоо Индиан бол бөмбөг алдахгүй байх хэрэгтэй. Алдахгүй байж ч хожно. Тэгээд яг хоо нэг цай юм Индиан өөрөө бөмбөгөө баш бага алддаг баг. Улиралд бөмбөг алдтаараа хамгийн багаас 3 бичигдсэн баг байхгүй. Тэгэхээр бөмбөгөө их хянамгаа авч явдаг баг. Тэгэхээр энэ turnover-ийн байтал их чухал. Хэрвээ зүгээр 10 хэдэн бөмбөг алдалт Индиан хийгээд их юм бол цувралд магадгүй нэг ч тоглож авахгүй ч магадгүй. Тийм л ер нь бол хамгийн амар тий. Тэгээ хоёрт болохоор юу байгаа даа? Чөлөөч шугамны одоо юун дээр байтал дээр ялах хэвээр. Яагаад гэх юм бол өгсөй болох нөгөө чөлөөч шугамны ард их баг очдог баг. Тэгээд Pacers ер нь тийм их бас очдгоо баг очд. Тий. Тэгэхээр хэр их одоо алдаа авч чөлөө шугамны одоо хандмын шугам гэж ярьдаг шүү дээ. Тэр нь бол хандмын шугамны ард очиж амархан оноо авах. Дээрээс нь өвкөсийн нэг алдааны асуудалд оруулах тий. Тэгэхээр харин энэ хоёр байгаа. Индианагаас ингээд алдаа салгадаг тоглолтч магадгүй ер нь зүгээр хамгийн их алдаа авдаг тоглолч Матурн л баг. Матурн Сиакам. Ер нь тэр ойлгох. Одоо Матурн жишээ нь яг ингэдэг байхгүй нэг 10 минут тоглосон 15 оноо авцдаг байхгүй заримдаа. Тэгээ ингээ харангууд 8-8-ийн чөлөө шилтээр авцдаг байхгүй. Тэгээ сая яг Нью-Йорктой нэг хождог зураг тоглолт дээр тгсэн шүү дээ. Бас 10 он авчихсан. Сэлгэнээс гарч ирсэн 20 он авцсан байхгүй. Тэгсэн 12 минутанд 20 он авчихсан. Ихэнх нь бас чөлөө шилтэлт. Тэгэхээр ингээд нэг тийм дайрдаг тоглогчтой тий. Тэгмүүд Халибуртын тоглолтын арга барил нь өөрөө тийм контакттай гэхээс илүү контактаас тоглодог учраас алдаа жоохон бага авах гээд байдаг. Тэгэхээр алдааны асуудал дээр нь оруулна гэдэг бас хэцүү байна. Төөрнөр бол уучлаарай нэг алдаа авдаг түүний тоглогч бол нэг биш те. Ер нь бол нэг одоо тохиж мохоод алдаа аваад доор зүрнэр чинь бас нэг жоохон нэг цэмгэр тоглох гээд идэв шүү дээ. Ер нь жоохон качиг бас нэг жоохон сүүлүүд гайгүй. Сүүлүүд энэ зүү хөлөөлөл харж байхад зүгээр одоо мисмач үүсэж шүү дээ. Жижиг тоглогч хэсэг бол шууд шахаад тоглоод байгаа. Би бол энэ дээр бол Turner бол нэлээх мисмач үүсээд нэлээд жижиг тоглогч хэсэг нэлээд шахаж тоглоно гэж харж байгаа. Жижиг тоглогч байдгүй. Доорти Оксиг амар фэн шиг үндэ. Доорти эсрэг гол нь тэгээд яг шахаж байгаа дүр зураг хэцүү шүү дээ. Оксиг нэг ингээд шахачаар ингээд бөөнөрөө шаваад ингээд хамгаалт тэрний хамгийн хэцүү. Харин хин нэг нь мэдээг байхад хажуунаас нь мөнгөний цогчоод байхгүй харин. Оксиг ч одоо тэгээд нөө нэг хамгийн шилдэг самрын хамгаалалттай хамгийн шилдэг урт шугамын хамгаалалттай баг байгаа гэдэг шүү дээ. Ранд чи ерөөсөө энэ цувралд шахаж чадаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Нэг шахаад хоёр шахах дээр зүгээр ирэл цогчоод аваад явж байгаа. Тэгэхээр Ранд Turner-ийн хин илүү сайн шахтыг. Би үчний тоглолт яг шахдаг тоглолтод Рандл нь илүү үстэй Turner. Ер нь яа тийм. Тэгэхэд Рандл Карусо хүртэл хамгаалж байгаа байхгүй юу? Тийм. Карусо ч Йокичийг хамгаалцсан хүн шүү дээ бурхан. Тэгэхээр чин Йокичийг зогсоох. Харин шахах хүн байхгүй. Нэр Шэйн л өдөөс шахуул юм хийсэн чинь Шэй бол жоохон би өвшөнд нөгөөд бол арай сул учраас бусдаар ингээд сул талах хүн харин бүр үнэхээр яг уучлаарай бүр ингээд яач финалыг сонирхолтой болгоё өмөрийгээд үнцэг орж ирэхгүй байгаа. Гол нь тэгээд хамгийн амар нүүн Индиана ч ингээл бусад багуудыг пейсэрээ хожоод байгаа гэсэн шүү дээ. Пейс нь үкэсийн илүү байгаа хамгийн амар нь. Плейофф нэгт байгаа гэнэ үкэс. Пейс нь үкэсийн илүү байгаа. Пэринг арда хамаагүй бужигнаад байвал үкэсэж тэрийг нь чаддаг байгаа даа. Бараг үкэсийн бол тэр хамгаалтан зохион байгуулалттай бужигнж хамгаална шүү. Тий. Энэ нэг одоо сая плейофф давуу талд нь ерөөс эсрэг бага ерөөс ингээд хурдан тоглоогоор ерөөс ингээд
ялчаадсэн шүү дээ. Тэгэхээр өвгөсөө бол тэн дээр бол хамаагүй окей бид нар цурдан тоглож чадсан шүү дээ. Тийм л тоглох байхгүй. Тийм шүү жижиг тавт гаргасан ч тоглож чадна. Ер нь яаж л яаж хуурна. Тэгээ энэ цуралд нэг Хартенштайныг би бол энэ цуралд нэлээд бага ашиглах болов гэж бодож байна. Магадгүй. Энэ хоёр тоглолтод улилт хийс хоёр тоглолтод өвгөсөө 27 оноогоор хоцсон. Гэтэ Хартенштайн талбайд байхад хасах 3 байсан. Тэгэхээр 27 оноогоор хоцсон мөртлөө Хартенштайн хасах 3 байсан гэхээр Хартенштайны минутуудыг ашиггүй байсан байгаа байхгүй. Ер нь гарааны л минут гэсэн үг шүү дээ. Яг зөв. Тэгэхээр яг хоо мэдээж яг чэт байгаагүй. Гэхдээ би зүгээр хоёр өндөртөө байх юм бол би бол Индианад нэлээд давуу талтай болов гэж бодож байна. Хөрнөр 3-аас шидэд авах учраас уу? Тэгээд дээрэс нь энэ хоёрыг нэлээд олдож авч нэлээд зайнд одоо Халибуртон бол томчууд эсрэг зайнд толтол маш сайн штэ. Тэгэхээр зүгээр Хажингаал эхлэн штэ. Тэр Хартенштайны эсрэг гараад ирэх юм бол бас нэлээд мисмач үүснэ те. Тэгэхээр гэхдээ нөгөө талын өнцөг байна. Яг би бол нөгөө ер нь ингэж байгаа штэ. Бэлгэдлийн маягаар хоёул ингэ гаргачаад байгаа ч гэсэн нэгээр нь ашиглаад байгаа штэ. Дөрөв жижиг ашиглаад байгаа. Тэр нь бол явдгаар явах бах Хартенштайн минутанд багасч магадгүй тэрэн дээр санал нэг. Гэхдээ зүгээр нөгөө талын өнцгний юу гэхээр өнгөрсөн жил Хартенштайн нэг сэм бүрэлдэхүүн тогтоо Индианаг эсрэг хамгийн сайн тоглосон тоглогч байсан байхгүй. Сул тал болоогүй байхгүй юу? Тийм. Нөгөө 7 тоглолт гаргахад тийм. Нью-Йорк Мичл Робинсон байгаагүй тий. Тийм хажууд нь одоо Халибуртонд хамгийн амар тус болоод яг Индианаг эсрэг дээр 7 тоглолт гаргахад хамгийн том тус өргөсөн тоглогч Хартенштайн байсан байхгүй. Тэгэхээр бас яг тийм өнцөг байна. Тий. Байж болно. Харин тэгэхээр сул талгүй болчиход надад цаасаас. Пэйс удаан байлгаж чадах юм бол өвгөсөд Хартенштайн амар ашигтай болоод. Тийм удаан байгаад тоглолт өрж байгаа тоглохоор бас илүү баг нь бас л өвгөсөө байгаа. Хартенштайны чинь тэр нэг ийм эвгүй тир дроп гэх юм уу юу гэх юм те. Тэрийг чи одоо зогсоохон бас л байхгүй шүү. Лөөдрөх юм уу. Тэг тэр нэг голоос 100 бас тэр хоёрыг хийдгийг бол тэр бас алддгүй шүү дээ. Тэр алддгүй те. Айгуу сан. Завжнаас хүртэлж байгаа шүү. Тэр завжнаас их тэгдэггүй шүү дээ. Тэр оргийн тоглогч нар ер нь флөтер довтлоо дандаа урдаас тэгдэг. Тэгээ флөтер нэг тийм дээшээ нилээ юу яаж явахгүй нилээ их зивж байгаа шүү дээ. Их зэмөртлөө шууд авч байгаа. Ингээ явуулчихдаг. Нөгөө төвийн тоглогч болохоор тэгж харагдаад байгаа. Ингээд өснөх хөргөдөх шаардлага байхгүй. Зүрлэг гарынхаа аясаар те. Өөрөө төвийн тоглогч болохоор. Tas үнхээр бас гоё. Хартенштайн мөхөө байдаг. Хартенштайн Каруса хоёр бол энэ жил хамгийн сайн ажилласан баг хин өвгөс л байгаа шүү дээ. Ер нь зүгээр яг үнэхээр классик нөө би бол өвгөсийн энэ үйлдэл те зохион байгуул Семпрес Тимрес ер нь бүгдэнд нь сүгдэн мөрөгмөр байгаа байхгүй. Оо яа гэсэн ахалт. Өвгөсийн тайлбарт ер нь хэр их суусан бэ та энэ үлрэлт. Суус. Нилээн суус. Суу болгонд л ингээл толгоос ихсрэл гарч яах хэвээр байна. Үнэхээр хэцүү. Гаргалгаа хэцүү. Үнэхээр Йокич гэдэг хүн амар тултаалд байгаа нь гаргасан байхгүй юу? Гоц хүн байж тэрнээс шиг ингээд хавтах хүн байхгүй шүү дээ. Хавтах баг. Тэгээ энэ дээр тэгээд бид нар юунаас Инанагаас нэлээ зооны хамгаалт хэрэг хийх болов гэж би ер нь бол яг зөв хүлээж байна. Пейсерс бол үлрэлт зооны хамгаалт хийснээр 10 бичигдсэн. Бас нэлээ бас 100 байдаг баг байхгүй. Гэтэ плей-офф бид нар хараагүй. Харсан баха. Зоон хамгаалаадсэн та. Никсиг үү? Никсиг юу вэ? Никсиг биш ээ. Тийм. Кавс дээр зооны хамгаалт хийсэн байсан тийм. Кавс бол байсан. Тэгээ Нью-Йоркт хоёр төвн шиддэггүй учраас болоодсон байхгүй зооны хамгаалт нь. Тэгэхээр зүгээр Оксигийн эсрэг даалга Дэнүр яа сайн тоглосон бэ гэхээр зооны хамгаалт хийсэн байхгүй тий. Тэгэхээр хэрэг хийх вэ гэдэг нэлээд сонирхолтой. Гэхдээ бид Дэнүрийг учрыг олцсон шүү дээ. Дэнүр бол зооны хамгаалт учрыг олцсон байхгүй. Дэнүр бол аргаа ороод зооны хамгаалт хийсэн байхгүй юу? Нөгөө гарын тавтан бүр ядарч хөх гэсэн байхгүй юу? Хувь хамгаалт амар ядраадаг. Зооны хамгаалт бол харьцангуй ачаал бага болдог. Тэгэхээр ингээд 2 дугаар агаас зооны хамгаалт хийлгээдсэн нь зүгээр ачаалтай нь холбоотой байхгүй. Тэгэхээр зооны талаас ашигтай болсон. Ер нь бол. Яг одоо зооны хамгаалт хийх нь зүв бах магадгүй. Хувь хамгаалт хийхээр би болохоор одоо нэг ярихгүй байгаа юм Халибуртон багхгүй юу. Би бол одоо Халибуртны хамгаалтанда тааруу тоглогч гэдэг нь энэ цуврал дээр харагдаж эхлэх баг. Одоо Халибуртон эсрэгээр ингээл Халибуртныг хамгаалах уу гэж ярьсан бол Халибуртныг өвгөсгийнхэн олсон. Тийм шүү дээ. Одоо Жейда бомбч идэж байгаа нэсттэй зүрж аваад. Өөрөө л алдаад идэг гэжтэй манай хүн чинь тэрнээс шууг нь яг ингээ орчоод идэв шүү дээ. Өөрөө л цацалтуудаа хаяа алдчихдаг болохоос энэ жилийн Халибуртон бүр санснаас амар сайн болж байгаа тийм. Сайн болж байгаа. Дундчаа баг нэг блок нь өөрх нь нэг блок нэг стил баг хийж гээ. Яа хожиж байгаа баг угаасаа.
юм бүх сайн л харагдав. Тэгээд яг хоо Халибуртон бас энэ зөв өмнөх сурлуудыг өмнөх жилийг бодох юм бол нөгөө хедж хийхгүй байгаа. Ер нь бол солигчод байгаа. Switch хийгээд байгаа. Тэгэхээр бас Индианагийн хувьд бас Халибуртны хамгаалтанд баг зэрэг бас найдаад байгаа юм болов уу? Бас тэгвэл Бранс гарах юм бол дандаа хийж игээд байгаа байхгүй. Хийж игээд буцаад байгаа байхгүй тий. Сая жишээлбэл одоо нөгөө нэг Мичл лидер чи Халибуртны эсрэг бас айгүй их товтлох гэж үзсэн шүү дээ. Тэгээд болоогүй байхгүй. Мичл байна. Тэгээд Брансон ч гэсэн өөрөө оролцох гэж үзээд тэгээд яг 30 оноод унчилсан ч гэсэн ер нь тоглооны хөв мөн. За би нөгөө жижигхэн л тий. Тэгэхээр нөгөө Шэ J-Dub хоёр ч юм болохоор Халибуртонтойгоо адилхан өндөртэй хүмүүс аваад байгаа болохоор яг нь харъя. Сая нөгөө юун дээр би 2 дугаар шат эхлэхэд нөгөө Кливленд эсрэг яхад нөгөө Брайан Виндхорстын подкастыг сонсож байхад бол Брайан Виндхорст тэгжсэн байхгүй. Өнгөрсөн нөгөө жил юунд Бостон ч зүгээр Халибуртон бүр баруунаас солгоогүй олж авсараад болсон шүү дээ. Жирүү мөрөв чи алсан шүү дээ бүр. Тэн дээр шахдаг тоглолт өгдөө тий. Тэн дээр Халибуртон нилээн нөгөө нэг wake up call гэж ярьдаг ш нөгөө нэг юм. Сэрэгстэй одоо за би юус ингэж болохгүй юм те. Би ер нь хичээх хэрэгтэй юм байна. Хамгаалтанд суулаад болохгүй. Тэр нэлээ өөрчлөлтсөн гэж одоо Халибуртныг л ярьж байсан. Анжиул FIBA дээр бас яг тэгсэн шүү дээ тий. Халибуртныг яг эсрэг багийн тэр нөгөө нэг литм митвч олцол тоглосоор хагаад усгацсан шүү дээ. Мань үчи. Би тэгэхээр одоо нэг жилийн дотор сайжирсан гэж бодохгүй байна. Зүгээр яг хуу тэр муу хамгаалтын ингээд Индианагийн хамгаалт Рикардо сэлжүүлж нуугаад байгаа бох. Тий. Нууж хар нууд нэг тоглогчийг бол нууж болдог гэдэг байгаа шүү дээ. Нэг муу хамгаалт дөрөв сайн байвал нэг тоглогч нууж болдог. Нэгт нууж байгаа бох. Хоёрт болохоор Мичл Бранс хоёр нөгөө бившний тоглолт тийм лаг биш. Тэгээ нурууны дөрөвсөн намхан хүмүүсээс нь болохоор хурдаар ордсон шүү дээ. Тийм. Тэнгууд Бостон ч болохоор Тэйтум Браун хоёр угаасаа л илүүрхэн айсаавал зөрүү хүртэл угаасаа л байрлалын тоглогчтой пост муу хийдэг учраас ингээд Бостон дээр бол Халибуртон энэ жил жишээ нь таарсан бол ахаал Халибуртыг олцлоо бид за өнгөрсөн жилийн Халибуртын нөгөө алдаа дахиад харагдчихин да гэж ярьжсэн гэж магадгүй. Тий. OKC бол ялангуяа илүү олсон. Яг тийм J-Dub Shea хоёр бол олцолчин санагдаад байгаа юм надаа. Дээрэс нь нөгөө OKC-г нэг амир юм нөгөө нэг довтлогоон дээр нөгөө жижиг тоглолцын одоо пик нь болгоо шүү дээ. Одоо нэг ghost skin гэж ярьдаг. Цэслэн тавингуудаа шууд 3-ээс гарчдаг. Тэрийг бол маш их хийдэг байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр Халибуртныг хин одоо дортер очсон бол дорт юугаа цэслэнээр ашиглана те. Тэгэхээр Халибуртныг одоо олзлох бол нэлээх юу байгаа. Одоо зэвсэг тактик ч юм уу те. Байгаад. Одоо чэт чинь хүртэл товтлогоонд амар болоод байгаа шүү дээ. Яг плей-офф ингээд явах тусам. Сая бол Timberwolves баг 2 оноод онцчлаа шүү дээ. Одоо тэгээд жил ирэх тусам улам сайжирна л да. Тэгээд чэтхийн хоёр. Шээ бол яг Макста тулцсан бах те. Ер нь яг болж шүү дээ. Одоо энийг хадгалаа явж байгаа. Шээч одоо 26 таа лөө 27 таа юу? 26 өнөө 7 өнөө. Эсвэл оноороо 7-той сараараа хүрээгүй ч гэж магадгүй. Тэгэхээр яг нөө пик дээр очиж байгаа байхгүй те. Тэнгууд J-Dub Chet хоёр чинь ингээд хөгжиж дуусааг байгаа гэж бодохоор л одоо өшөө туршлагатай болно Dogson тий. Тэгээд дөнгөж 3 дахь хөлөглөө дээ шүү дээ тий. Тэгээд Chet чинь бүр тоглосон тоог нь харах юм бол чавс 100 тоглолт 100 хэдэн тоглолт орсон юм шүү дээ. Тэгэхээр чи ингээд яг 150 тоглолт юм уу? Эхний өдөр тоглоогүй. Энэ өдрөл чинь таалан тоглосон. Тийм, өмнөх үлрэлт 80 тоглоод энэ үлрэлт нэг 30 тоглолт. Тэгээд 110 20 л авах Тийм, тийм. тэгээд 110 20хон тоглосон тоглолт. Тэгэхээр бодлоо. Одоо энэ тоглолт улам туршлагатай болохоор ч улам ухаал, ер нь ухаалаг. Чэтийн гоё юм амар ухаалаг. Чэт үнэхээр гоё. Яг багийн нөгөө хүсэмжит тоглож байгаа байхгүй ямар ч багийн. Энэ хүн ч одоо Вембэний яматай өрсөлдөх хүн гол хүн шүү дээ, тэ? Манай тийм. Багчаалаа болохоос. Яг одоо нөгөө Шэй багийн номер 1 учраас нэг тэр өрсөлдөөнийг бид зөвхөн хоорны тоглолтын дээр нь нэг хамгаалж хахад л харна уу гэхээс ч одоо MVP-ийн төвшин өрсөлдөлтийг харж чадахгүй бах. А гэхдээ одоо Чэт бол юу гэмдэ? Чэт бол амар тийм одоо тэмцэгч тоглогч ерөөсөн, дайч тоглогч ерөөсөн. Ерөөсөн ингээд юуны ч эсрэг үсэн ингээд бүх юм руу орж идэг. Ер нь бол тэгэл яг блок тэр ирмэлцлээсээ болоод хоёр гимтсэн шүү дээ. Тэр нэг LeBron-ыг блоклох гэж яваа, дараа нь тэр Wiggins-тэй мөрөлдөх чиг. Тэрнээс нь жоох эрсдэлтэй юм болж гимтчихсэн. Тэгээ өшөө биеийн хөгжил нь бас тодорхой хэмжээгээр сайжирж л таарна. Бивслогийн онцлогоос бол нэг 25 6 өрөөд ирэхээр. Тэгээ ингээд ирэхээр угаасаа амар тэгээ одоо довтлооны скиллээ ч гэсэн нэмэл эхлэх баг. Өөр дээр ажиллаас пост хийдэг. Харвас тийм нэг залхуу молхоо тоглогч биш байгаа байхгүй юу? Хөдөлмөрч тоглогч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өгс төвшин нэрээ гимтлээс толоор байж чадах юм бол чит бол ингээд өшөө төвшин ахсаар л ах болно. Тэгээд ер нь бол одоо маш гоё багийн тоглогч гэх юм уу? Багийн тоглогч. Яг гоё биг сайн бит. Яг зөв. Энэ баг ер нь бүгдээр л тийм дээ. Ер нь бол бүгдээр л бит гэсэн баг байхгүй юу?
Харин яаж явж байгаа юм ба амар баг гоё баг бүр хайрлмаар баг 2 жилийн дотор те. Тэгээд энэ багч одоо хийм төрлөх бүр ямар ч үнэтэй. Никодо топд суугаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ирэх жил одоо харъя тоглохгүй шүү дээ. Биш энэ жил тоглосонгүй ирэх жил тоглосон. Никодо топд ч одоо энэ пик н ролын майстро гэдэг байхгүй. Ерөөсө пик н рол дээр зүгээр эсрэг багийн хамгаалтыг бүр идэж уудаг ийм нөгөө серв тоглогч байхгүй. Тэгэхээр энэ багийн одоо тэгээ драфт ирэхүүд энэ багийн ирээдүй сая манай драфтыг авах гэж байлаа шүү дээ. Долоовор сонгоцсон маа. Долоовор унсан бол тэгээд OKC-д очих байсан шүү дээ. Одоо тэгэхээр 25 26 оны нөгөө Clippers-ийн драфт ч орж ирнэ шүү дээ, тэ. Тэгэхээр OKC хейтертэй болцсон байлээ шүү. Бүр айгүй их хейтертэй болцсон байл шүү. Сүүлийн үед хараад. Яагаад хейтертэй болцсон? Гэхдээ ингээд сошиал медиад харангууд ингээд OKC ингээд нөгөө азар ингээд бараг гараад ирлээ ухааны юм яриад тэ нөгөө хамгийн өндөр оцтой байсан багуудтай ерөөсөө таарсангүй марсангүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр таарсан багуудын нөгөө одоо юу гэдэг нөгөө Warriors Lakers л байгаа юм л та. West-ийг хамгийн шилдүүлээ хэллээ шүү. Тэрэн тий. Дуулын тэдрийг хоцсон багуудыг хожиж гараад байгаа зарим хүмүүс одоо үнэлэхгүй. Нэгээр гарсан гэхэд Memphis-тэй тоглосон шүү те. Memphis зүгээр дасгалжуулагчаал жоохон халаад буруу утсан уу. Тэгээд жоохон Morant гэмтэж мэдсэн болохоос одоо нэгээр гарсан багийн хувьд бол тийм хүсэх өсөлтөж биш байхгүй юу Memphis ч. Одоо нэгээр гарсан баг бол нэлээд тааруул багтаа тоглодог үтэл Memphis-тэй тоглож байгаа байхгүй. Тэгээд энэ багч хараа 68 хожил авсан байхгүй. Одоо нөгөө нийт хожил нь одоо 80 гарцсан шүү дээ. Яг тийм финал хүрэхээс өмнө 80 гарсан 3 багийн нэг гэсэн байхгүй. Яг финалд гараад 80 үл. Тийм. 68 12 гэдэг. Тийм. Тэр чинь нөгөө нэг нь 72 оны боос нөгөө нь 73 өчтэй. 68 хожил авдаг багчууд багийг одоо дутуу үнэлж одоо юу гэдэг Lakers Warriors baseball хожих юм бол ер нь хүмүүс яг юм шүү. Нөгөө нэг Шей болоогүй байна тий. За Шей нь болчлоо гэхэд JW-нд нь итгэхгүй байна. Энэ яг багийн хоёр дахь лидер биш ээ. Тэргээл туршлага муршлага яриад 20 оноод уншлаад тахтан хүртэл одоо ер нь JW-ийг хангалттай ярихгүй байхгүй юу? Яг NBA all defensive багт орчод байхад тий. Одоо хүртэл ер нь ярихгүй шүү дээ. Нэг Шейг л яриад, Карусог л яриад ингээл байгаад байгаа болохоос яа JW-ийг магтахгүй юм. Би бол JW бүр хайрладаг тоглож байхгүй миний. Тийм шүү дээ. Ямар ч одоо би бол ингээд сагсан мөнгөөс ингээд талбайн хоёр тал тоглодог тоглогчдыг бүр үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг. Надаа ингээд сагсан бөмбөг бол хамгаалт турталгаа айл алын зохицож яг зөв хождог спорт учраас би ингээд хамгаалтгүй тоглогчд жоохон дургу. Тийм учраас би ингээд кат матыг жоохон софт байгаад тахаар жоохон яг дургу гэхээс илүү жоохон урам хугардаг гэх юм уу. Тэгээ жоохон overrated юм шиг санагдаад байдаг байхгүй юу байгаад тахад. Тийм тэгээс санагдаад байдаг байхгүй юу. Одоо Jokic бол үнэхээр заримдаа удаанддаг шүү дээ. Тэр мэрийг бол ойлгож болох байхгүй юу? Энд чинь биеийн өгдөл нь угаасаа тийм байна. Тэгээ жоохон удаан байна. За энэ бол удаан ба бус өөр юмараа нөхчөж байна. Нүг кат ч юм болохоор нурууны өндөр байна уу байна. Атлетик тэгснэ яг үнгэлэхэд одоо Jokic Embiid ажууд хурцтай байхгүй юу? Арай. Ингээд юмтай байхгүй. Тийм учраас би ингээд жоохон хүчтэй тоглоосоо хамгаалтан дээр хичээгээ центр гэж бодоод байдаг. Тэнгууд яг JW яг тийм тоглож байгаа. Хамгаалтан дээр өөр хямтад өнгөрсөн үлрэлийн турш энэ үлрэл 5 дээр тоглосон шүү дээ. Энэ үлрэлийн турш 4 номер дээр ер нь бол тоглолоо шүү дээ. Үлрэлийн төгсгөлд нэг Чэ Томгийн хин хоёр хамтдаа гарч нэг нурууг нь амраах шивдэ. Тэрнээс рүүки үлрэлтээс эхлээл өөрийнхөө тоглох 9-гүй 4 номерын байрал дээр тэр нэг том нөхдөөдтэй ноцолтож явсараа гол таарлаа шүү дээ. Тэгээ би саналыг би бас ер нь бол хоёр тал тоглолт хийдэг тоглож дуртай. Тэгээ дээрээс цагсан мөгийг би хамгаалт товтлоо 50 гэж боддог. Зарим хүмүүс яг довтлоог илүү үздэг хүмүүс байгаа л баг. Гэтэ би бол 50 гэж боддог. Тэгээд хамгаалтгүй тоглогч ер нь бол тэгэл анзаар бол ер нь баг авраг авах нь цөөхөн байт юм да. Тий яг лидерийн хувьар да. Лидерийн хувьар. Лидер гэхээс илүү одоо нэг сэлгээний сайн ингээд тий оноо авахчийн дүүрээр авраг авдсан шүү дээ ер нь хамгаалтгүй тоглогчд. Тий. Хараад лидер хамгаалтгүй лидер төрүүлэх айгүй ер нь хүмүүс Стефиг дурдаад тийм. Гэтэ би бол Стеф ч хамгаалт Стефиг харин муу хамгаалт биш байхгүй. Байралтай сайн хамгаалагч. Харин тийм. Стеф муу хамгаалагч биш байхгүй. Тэгээд яг үнэхээр Warriors өөрөө тухайн Warriors үнэхээр өөрсдөө амар баг байсан учраас тэр дундаас арай би өчнөө дутуу хүний л олзолж авч тоглоно. Тэгээл нөгөө Kyrie LeBron хоёр олзолж аваад Стеф өдөөс тоглоол байдаг болохоос биш яг нэг Стеф онцгой муу биш. Одоо Drake, Clay энтри хажууд арай муулахгүй юу? Багч дотроо. Тэрнээс биш Стеф бол муу хамгаалагч бол биш. Тэгтээ яг хөө мэдээж одоо Jordan, Kobe муу биш бас хамгаалагч мэдээж биш тийм. Зүгээр одоо All NBA төвчний хамгаалагч биш ч гэсэн одоо яг нуруундаа харьцуулахад сайн шүү дээ. Уусаа нэг тасалтын лидер болж исэн шүү дээ Стеф чи нэг үлрэлээ. Тэгээд дээр нь
төвийн тоглогч угаасаа хамгаалт муутай байж болохгүй. Яг зөв. Төвийн тоглогч яаж хамгаалт муутай юм? Төвийн тоглогч хамгаалт муутай юм бол нөгөө дөрөв нууж чадахгүй байхгүй юу? Гэсэн нуухдахгүй. Уртлын тоглогч хамгаалт муутай бол нууж болох байхгүй. Халибуртныг нууж болно. КТМ хамгаалтыг бол нуух боломжгүй. Хамгаалт дуусах хэвээр байхгүй байгаад хар чин. Тэгэхээр төвийн тоглогч бол хамгаалт муутай байж бүр болохгүй. Тэр адаглаад нөгөө нэг будагтай толбод хамгийн амархан оноо авах нөхцөл үүсэж байгаа хөөх тий. Төвийн тоглогч мөн бахаар. Тийм байна. Тэгээд өнгөрсөн жилийн алдаа нь бол угаасаа нөгөө нэг OKC төвгүй байгаад байсан шүү дээ тий. Яг чэд төв дээр хэцүү болоод идэг. Гэхдээ одоо л хартштай хүрээд ирлээ. Бүр араагаар үл Джейлен Уильямс бас муу тоглогч биш байгаа байхгүй. Өөр багт очвол нэг сэлгэнээс тогтмол 15 сар Джейлен Уильямс ч тэр Дэнер эсрэг амар өс шүү дээ тий. Сайн биз. Йокчиг хамгийн зай алга байна л та. тий. Урваас шиддэг тий. Тэгээд дайч нэг юм орж байгаа. Тэгээд Кенрич Уильямс сая Кенрич Уильямс тэгээд Timberwolves эсрэг гарч ирэл үргээ хийгээл гарч сууж байгаа байхгүй тий. Үнэхээр бас солиотой. Рандл дээр нэг хэдэн минут тоглолцоод Garbage time дээр харж байна. Garbage time болонгоо дахиад OKC илүү байгаа бас тий. Улирал ташилдвэрс Азия Жон гарч ирснээр 3 минутанд 9 оноо авцсан ч баг шиг дээр. 10-ээс минут явж байгаа шүү дээ. 3 хэвцээ авахгүй 3 штэл. Танайг болсон гэнэ. Манайх бол нүл бүтлгүүтлүүд шүү дээ. Энэ угаасаа доктортой удирдлаггүй байхын сул тал байхгүй юу? Яг хэнийг удирдлагаа олоогүй баг л байгаа байхгүй юу? Алсын хараагүй байна л да. Дээрээ алсын хараагүй бишээ одоо яг удирдлага болох хүнээ олоогүй л гэсэн үг. Одоо удирдлагууд ойр ойрхон солигдоод тахаар ингээд өөрөөр удирдлага ирээд өөр өөрсдийнх нь сонирхсан тоглогчдыг бүрдүүлэх гэж дандаа хугацаалтай яваад. Ингээл тал. Магадгүй энэ тоглогч алдах дээр бол бүр бүтэн фейл шүү дээ. Юм уу? Чи одоо аврах юм баг. Тийм ч дээ. Хомо одоо Микал Бичс үйдсэн бол яах юм бэ те? Пол Жорж Моржиг авахын хооронд өөр юм нэг явж байгаа ш. 4 номерын хүн авцсан те. Гэхдээ хідүүлээ дараачийн сэдвэр яг Sixers-ыг нилээн тий. Энэ цуврал дээр зүгээр нэг зарим хүмүүс яг ч сонирхолтой гэж магадгүй шүү дээ. 2025 он гарсан календарийн жил 1 сарын 1 байгаа шүү дээ. 1 сарын 1-ээс хойш яах үзэх юм бол амжилтаараа OKC нэгт Indiana Pacers 2-т бичиж байгаа. Тэгэхээр Cavs 2-т биш үү? Биш Indiana Pacers. Одоо нэг плей-оффын амжилт оролцуулаад. Тэгэхээр 2025 оны календарийн жилийн хамгийн шилдэг 2 баг болох гэж байна л гэж ойлгох. Жинзи үеийн финал гэдэг байгаа шүү дээ тий. Яг тоглогчд нь ер нь бүх ихэнх Жинзи. Өнгөрсөн жил чинь бол яг Лука хин хоёр чинь Жинзи ч гэсэн нөө Хорфорд химийн Кайри Майри гэл байлаа шүү дээ. Жрүүм. Сагсан муугийн хувьд бол маш гоё цуврал. Ер нь зүгээр сагсан муугийн фэний хувьд бүр ингээд сүүлийн хэдэн жил багт үзэгүйс гоё цуврал юм үзэж магадгүй тий. Энд яг гарч ирсэн бол үнэхээр баяртай. За тэгээд хамгуулаад хэлчих тий. За би угаасаа 4-2-ыг өгсөн юм. 2 хожлын өгсөн. Гэхдээ ер нь бол яг 4-1 юм уу хоёрлох. Хэрвээ Нью-Йорк гарч ирсэн бол жинхэнэс 4 тэг шүү. Индиана гарч ирсэн тарин баярлах хэрэгтэй хүмүүс. Нью-Йорк бол бүр гарц гаргалгаа юу ч байхгүй шүү. Нью-Йорк ч угаасаа улиралд алуулсан л та OKC-д. Яг 3-2 гоё үзэж байгаа л 4-4-д маш л. Хүлэгний хувьд ямар таамагтай. Би тулгаахтай саналыг 4-2. Гэхдээ би ингэж бодож байна. Ер нь бол эхний 2 тоглолтоос OKC-д идэх цуврал талбаагаас хэрвээ зүгээр 2 тэгээр OKC Индиана руу явах юм бол 4-1-ээр тусах. 4-1 тийм уг бат. Тийм. Тэгэхээр заавал нэг тоглолтыг авах хэрэгтэй. Бид хоёрын таамгаар авах юм бол харин тийм. Би 4-1 гэчихдээ тэгвэл. Би угаасаа Pacers-ийг яг 2 хожин гэсэн яг юу харахгүй л. 4-1 хоо. Ер нь яг магадгүй 4-1 нь хамт. Ер нь тэгээд OKC ч гэсэн талбай дээр аврагмаар авах. Тэгээд сүүлийн 2 жилийг харах юм бол одоо нэг финалд гарсан багууд чинь бүр ингээд төгөлтөрчөөд гарч ирээд байгаа шүү дээ. Ийм одоо Denver жишээлбэл 4-1 байсан. Түрүү жилийн Boston бас уучраа болоод 4-1. Энэ жил ч гэсэн OKC яг тэр формо олцсон байна. Тэгээд нөгөө баг нь ч гэсэн сайн байгаа ч гэсэн яг тэгээд өрсөлдөгч байна. Дээрээс нь би нөгөө хяахтай саналыг байгаа. Тулгаатай саналыг байгаа. Тоглолтууд нэлээ ойрхон болох байна. Ер нь бол нэг тэгж одоо 40 оноор дуусахгүй шүү дээ. 40 оноор дуусна гэж юусэн харахгүй байна. Магадгүй дандаа 120 төгсөн оноо авах бах тий. Урхуудын гэдэг авахгүй байна. Гэхдээ эвгүй шүү энэ хоёр багч. 100 гэхэр чи минутанд энэ хоёр оноо авах юм уу? Арай минутанд энэ хоёр багч нь доор ээж 4-2 товтлоо шүү дээ эсрэг талд. Одоо нийлээд 1 минут нийлээд нэг 220 хавцаал байх байл гэдэг. 220 хавцаал гэж байна. Дунджаа. Одтой биттэй болох шээ. Өөр хандаад байгаа. Тэгээд нэг юм нөгөө OKC чинь ер нь 100 ононд бариад байгаа шүү дээ. Бариад байгаа. Тэгээд зүгээр Индианагийн давталгаанд тасж байгаа найдаад наас гайгүй тоглох байгаа. Индиана
Тийм яг нэг ингэж бариу зөрүүтэй явж байгаа л тэгэл OKC чи нэг машинт чдээ шүү дээ. Тэр бол бүр хамгийн амар шүү дээ. Бүх багуудын нэг 12 тик раныг хийгээл дуусчихсан шүү дээ. Тэгэл сэлгэн саагаал эхэлтэн шүү дээ. Жоо моч гарч тэрийгээ ер нь бариулдаг юм да. Одоо нэг амар барьдаг баг аваад шүү дээ. Тэгвэл нэг 3 дугаар үед амар раныг толцочоод бариулдаггүй баг аваад байгаа тийм. Одоо бариулдаггүй багийг барьж чадах нь харъя да Индианаг. Индианач тэгээд нөө 25 оноо байсан чи юу шүү дээ. Харъя. OKC гисрэг шатах нь харъя те. Энэ цувралд Jerris Walker эхний үед оролцохгүй юм билээ. Бодмол бол Jerris Walker-ыг энэ цувралдаас нэлээд ашиглах болов уу гэж бодож байсан. Тэгээ баг топ нь бол тэгэл яах бах туу. Топ нь гэхдээ ер нь бол сайн байгаа шүү дээ. Сайн байна. Хуучин багийнхаа эсрэг мэсрэг. Би зүгээр Jerris Walker аим найддаг байхгүй. Би зүгээр Jerris Walker-ыг зүгээр боломж олохгүй болохоос зүгээр нэлээ ирээдүй байгаа л боловж боддоо шүү дээ. Уул нь айгүй нэг тийм төв дээрч тоглож байгаа битэй би хатан байлаа шүү дээ. Хурдан. Гураа шидэн, хурдан хамгаалтандаа чи юм бэлээ. За финал тэгвэл тэгэл OKC-ийн давмгаалсан хамаг тэгээд финалаа хэдүүлээ хүлээж ер нь бол нэг 2 3 4 тоглолт явсны дараа бит хоёр нэг дараагийн дугаараа хий гэж бодод тий. Гоё тоглолтуудаа ярих юмтай тэгээд нэг тийш шийдэгч чи эсвэл 2-2 болохыг ч бас үгүйсэхгүй шүү дээ. 2-2 болчихвол бүр л гоё юм. Бидний хувьд үзээд ойрт 2-2 болсон ер нь цуврал үзээгүй байхгүй 21 оноос хойш юм. Финал дээр үү? Тий, финал дээр. Одоо юу ч 2-2 болсон шүү дээ. Бакс Санс 2 ч л яг 2-0 гэж эхлэл 2-2 болчихсон шүү дээ, тий. Бусдын данаал 3-1 3-1 гэл юм байна те. Гэвтгэн дууссан санагдаад байна. За окей тэгээд Sixers-ийг ярина гэж хэлсэлтэй. Тэгээд Sixers-ийн тэгээд за өнгөрсөн үйлрэл тэгээд ирэх үйлрэлийн ер нь төлөвлөгөөний талаар бидний мэдхгүй дэлгэрэнгүй зүйлсээ байхгүй хоо. Их шилэн л байгаа штэ. Гэтэ нэрээ та яг түрүү зүүн яг одоо Пол Жоржийг аваад тэгээ нэмэнгүүтээ ингээл Драмонд, Реджи Жексон, Эрик Гордон гэхэд яг ер нь ямар бодолтой байсан бэ? Гэтэ санджайвал түрүү жил хамгийн сайн ажилласан багуудын нэг гээд бас явж исэн штэ тэр дунд. Тийм. Яг түрүү жил та хоёрын подкастт би орохдоо хэлж исэн санаж байна уу? Одоо та яг ингээд авраг авал яг ямар тоглогч ирээсэй гэж хүсэж байна гэдэг. Тэгээ өөрөө Пол Жорж гэж хэлжсэн юм уу? Пол Жорж, Кавай, Жими гэдэг ийм хоёр талт тоглолт. Хоёр талт тоглогч хэрэгтэй, эсэф хэрэгтэй гэж би ярьжсэн. Тэгээд би тийг Дорл мөрөд хэлсэн бохгүй нэ. Тэгээд харин буруутулчихгүй зөвтүүлчихгүй мэдгүй. Гэтэ би бол өнгөрсөн жилийн үед бол Пол Жорж авсан уу буруу биш аахгүй. Хүмүүс ингээд бүтлгүүтлийн араас юм ярих амархан шүү дээ. Үгүй. Төсөөллөөр ярихад тухайн зууныхаа хамгийн топ тоглогчийн тэгээд цалингийн зэстэй баг нь лавлаа шүү дээ. Угаасаа. Яг хөө зүгээр хөгшин тоглогчдоор авчруулсан жоохон буруу байсан баг. Тэгээд угаасаа гэмтлийн асуудал байлаа. Угаасаа Эмбидийг Олимпиад явахт нь ер нь иймэрхүү болохоо гэсэн золио байсан. Гэтэ санснаас бүр асуудалтай авсаар байгаад бүр 4 сар хагалгаанд орлоо. Бүр ихт 10 сартаа бараг хагалгаанд орсон болж гэж харамсах шигтэй. Одоо би амарчсан уг нь бол 6-7 хоногийн дараа хагалгааны үйл явцын одоо идэвхрэлтийн үйл явцын дараах дахин үзлэгт орох хэрэгтэй байсан. Тэр нь одоо арай болоог байна одоо. Хойшлог нэг 6 сарын 10-д марав тавьсан юм уу да тооцооллоор. Энэ 40 юм шүү дээ. 40 байгаа. Тэр үед яг Эмбидийн гэмтэл хэр байх уу гэдэг гарнаа. Дорл мөргийн өгсөн ярилцлага нэг Эмбид бол юу асан? Нью-Йорк хотод ер нь их хавчлаа хаалганд ордон шүү дээ. Нью-Йоркод сая Кавайын хөл дээр бүтэн ажиллаад Кавайын хөл дээр нь босгосон эмчтэр ямар ч очоод хаалганд орсон байгаа. Тэгэхээр ер нь бол Америкийн сүүлийн үед хамгийн их ингээд өндрөөр үнэлэгдэж байгаа топ эмчтэр, топ эмнэлэг дээр Нью-Йоркт очсон. Тэгээд тэр үед нь Дорл мөрий байн хамт байсан. Тэр нь бол Эмбид дээрээ тулгуурлаад дахиад 1-2 жил үзэх төлөвлөгөө байгаа. Хүмүүс болохоор ингээд Эмбидийг шууд улирлыг гай хөндлөнгууд нь бараг трейд хиймээ гэдэг. Тэр бол худлаа. Тийм юм бол болохгүй. Гол нь авах баг бас хэцүү байхгүй. Эмбид ч өөрөө 60 70 сая цалинтай болчихж байгаа шүү дээ. Яа Эмбидийг авъя гэвэл аавна. Гимтэлгүй ингээд буцаад 30 оноогод ч юм уу дундчлаад нэг хүмүүс ч ер нь их загсны явах хантай байт юм дөө. Тэгээд 3-4 сар алаад буцаад MVP-гийн ихний нөгөө 5 өрсөлдөнд яригдаад эхлэхэд тэр хайпн дээр нь солиг гэвэл соличин л доо. Эмбид катиг баг аваад тат Эмбидийг авна штэ. Хотлаад. Яа гимтэл угаасаа мэдээж хамгийн том риск нь болчиход байгаа л та. Тэгээд хүмүүс яг Эмбидийг мартчихад байна. Гимтэлгүй Эмбид бол амар шүү. Тэгээд гимтэлгүй Эмбид бол плей-офф хамгийн сүүлд Атлантагийн эсрэгэл тоглосон бохгүй юу?
Тэрэн дээр Ben Simmons бүтлгүүцсэн. Тэрнээс хойш плей-оффууд дээр би дандаа гэмтэлтэй тоглосон хүмүүс ерөөсөө мэддэггүй. Зарим хүмүүс анзаардаггүй. Тэр өвдөг угаас асуудалтай байгаадсан. Өвдгөөс гадна нэг нүүрээч яалаа. Тэгээ нүүрний асуудалтай болоо. Өвчин тусаад нүүр мөрөнд татаж матаад баах юм болоо. Бэс полси болоо. Тэр нэгэ ийм болоо тий. Тэгээ мэдрэлийн ядаргаанд орсон шүү дээ. Мэдрэлийн ядаргаанд ороод нөө Филигийн фэнүүд нь ингээд тоглож болохгүй болонгууд нь ингээд хар нөгөөдөг чинь бас жоохон сэтгэл зүйн асуудалд оронгаа алдаж малтаад. Тэгээ ер нь бол амьдралын ч гэсэн харах юм бол ингээд нөгөө дүүн машин дайруулж насаар ингээд дандаа нэг юм хүнд гимтэл аваад ер нь их хүн юмны ард явж байгаа уг нь тоглож байхгүй юу? Яг ингээд гимтлийг бол үнэхээр хэлж мэдэхгүй учраас би одоо гимтэлтэй л учраас би ингэж болоос гимбитик тэр бүлийдэд байгаа нөхдөд бол дараачлал руу аавна гэдэг 100% итгэлтэй байгаа. Тэгээ Пол Жорж явахгүй. Угаасаа энэ ураа туршиж үзээгүй байхгүй да. Ер нь үзээгүй ээж юу гэж болох вэ? Нийлээд 12 моёрхол тоглолт авсан юм билээ шүү дээ. Тэгэхээр дараа жил яг Sixers-ийн гол 3 тоглогч бүтэн удирдлагын турш тоглох байх гэсэн найдал байна. Embiid яг нэг 50 тоглолтод л оролцох байх. Гэхдээ тэр үед нь Пол Жорж өөрөө 20 оноо дундчлал бага аваа явчвал тэрийг л Пол Жоржоос хүсэж байна. Тэгээд болохгүй бол одоо Ник Нөрстэй л ярихдах юм дээ. Нэр Ник Нөрсийг энэ 100 халах магадaltaй гэдэг айгүй яригдчихсэн шүү дээ. Үлрэл нь яа нам болчих байрна. Харин тэр бүчмэг болчлаа тий. Яг нөгөө нэг плей-офф eliminated гэсний дараа л Ник Нөрсийн ажил айгүй их яригдсан тий. Нөгөө нэг драфтын суглаа болдод дээр чинь Daryl Morey Ник Нөрс хоёр чинь хоёулаа хамт явж ирсэн тий. Юм ярьсан л сууж илээ шүү дээ. Харин тийм. Тэгэхээр юуцсан энэ яг нөгөө хүндэтгэх шалтгаантай байсан учраас үнэхээр л гинт нэрвэгдсэн учраас нэг жил харах гэж байгаа юм байлгүй. Эсвэл нэг Daryl Morey бол за яг юу аа гэж бодож байж магадгүй. Тэхний нэг 20 тоглолт харъя тий. Удирдлыг юу нэг ажиглах нь харъя. Яарад яах вэ гэж нэг бодсон баг. Тэгээ Embiid-ийн мэдээ бол тийм байна. 6 сарын 10-аас 20-ийн хооронд бол ерөнхийдөө хугацаанд хилдэг баг хэлэгдчих бах. Тэгээд Daryl Morey бол сүүлд төгсөн ярилцлаган дээр нэг юу атсан бэлээ. Embiid-ийг бол удирдлыг сайн эдгэрээд эхлүүлнэ гэж найдаж байгаа л гэж хэлсэн. Яг 100% тэгнэ гэж бол хэлээг. Ер нь бол одоо бол хамгийн сүүлд миний асууснаар биеийн байдал бол хөлний байдал маш ингээд сайн байгаа. Эм чинь ер нь яг ингээд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу бүх юм явж байгаа л гэж хэл. Ямар нэгэн тийм аюултай нөхцөл байдал үүсээгүй. За тэгвэл Ник Нөрсийн хувьд ер нь хоёр үлрэл одоо ингээд ажиллачлаа шүү дээ. Тэрэн дээр ер нь хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Одоо эхний үлрэл бол айгүй хангалуун байсан. Өнгөрсөн үлрэл дээр би илүү байж чадсан уугүй юу гэдэг дээр. Одоо нэг 4 жил ч юм бол 6-аар гарсан шүү дээ. Бид тэгээд үлрэлийн дунаас үлээ баг ихнээс гимтсэн. Тийм. Тэгтээ плей-оффт бол авсан шүү дээ. Өвдгөө амар том боогоол. Тийм. Тэр тэгээд потенциал нь л тийм баг байсан шүү дээ угаасаа. Тэгээд айгүй гоё мэдрэмжтэй солилцоонуудыг бас оруулж ирээдсэн бохгүй тэр жилдээ. Бүр шууд шаардлагатай үед Embiid-ийг хүртэл аваач. Ингээд хожиж мочиж үзүүлсэн бохгүй. Тэнгүүд би за үнэхээр ойрдын сайн засгалжуулагчтай байгаагүй гэдээ баярлж байсан. Бараг Larry Brown-аас хойш сайн засгалжуулагчтай байж үзээгүй л баг л да. Тийш тэ ер нь бол. Brown-аас хойш тэгээ шууд л док. Дунд нь хин бэлээ? Brett Brown-ийн. Тэгээ Brett Brown бол муу засгалжуулагч байгаагүй. Brett Brown, Larry Brown хоёрыг. Brett Brown болохоор юу юм бэлээ? Үнэхээр сайн туслах засгалжуулагч юм бэлээ. Гоё тоглогч хөгжүүлт юм шүү. Тийм. Ер нь яг туслах нь л хамгийн зөвсөн. Яг ахлах болоо шийдвэр гаргах юм бас жоохон өөр байгаа даа. Одоо ч Brett Brown ханаг болоо. Спорт туслахаар байгаа шүү дээ. Буцаад спорт руу явцсан баха. Туслахаар. Тийм тийг санаж байна. Ер нь бол яг процесс ихний үеиг бол айгүй гоё гаргаж ирээд плей-оффт яваагүй те. Эхний нэгдүгээр шаталт авч үзсэн баг. Плей-оффын хамгийн нэг үний үзүүртэй залуу баг л байсан шүү дээ. Тухайн үед те. Simmons Embiid хоёр чи эхний шатанд алж идэл тэгээд хоёрдугаар шатнаас жоохон унчаад байдаг. Тэгдэг яг нөгөө сайн багтаа тоглохоор барахгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь гэхдээ бас бүрэлдэхүүн харах юм бол яг үнэнгээл ингээл Redick, Bellinelli, Dario Saric марч бас Covington тийм л Simmons Embiid хоёр л амар байсан болохоос нөгөөд нь бол бас яг үнэнгээл нэг тийм бас аврагын бүрэлдэхүүн Covington ч яал defensive багтээсэн үстэй. Тэгтэл сайн харагдуулсан. Oo 5 барил хамгаалдаг. Тэгээ хин байсан? TJ McConnell байсан шүү дээ. TJ McConnell Sixers-ээс гарч ирсэн. Тийм. Манай хөдөлмөрч чар шүү дээ. Мелогийн эсрэг баазар шот хийсэн юм санд юм би. Филдтер бол би бас санал нэг нөө тэгээд анх угаасаа Пол Жорж ирэхсэн би тэр аялжлээс ер нь бол гой солилцоо тий. Ер нь бол Пол Жоржийг тоглогчийг чөлөөт агентаас одоогийн энэ сагсан мөнгөний юм дээр бол аавна гэдэг юм хэцүү байхгүй. Тий. Өө тийм хардаа Майами тоглохгүй байгаа жимийг салж чадчихл байгаа сте. Яг үнэхээр Warriors тэр тоглохыг мэдэхгүй Стеф хүртэл яг авчрах үгүй дээр эргэлзэж исэн тий. Өөр багууд бүр сонирхгүй байгаадсан шүү дээ. Тий.
Тэгэхээр ингээл яаж өөрөө ч голоо л байсан л та. салхаа өрүүл салж болно. Пол Жорж үнэхээр ингээл болохгүй бол дараа 100 яаж ч байгаа л салыг ивэл сал. Бүр хямдхан өгөөд чамаагүй гэрээнээс нь бол салж чадахгүй юу? Одоо сайхан нөгөө нэг албаар унж байгаа цалингийн цэсэд үрэх гэж байгаа муу багууд үе үед байж л байдаг шүү дээ. Вашингтон Wizards шиг багууд төгссөн ч болох байхгүй. Саяхан нэг угаасаа нэг шуум гарцсан мэс. Пол Жоржийг нөгөө Марканан KD хоёроор солихоор зүгээр нэг юм шуум гараад ирхэлсэн бэл. Тэр бол би худлаалах гэж бодож байгаа. Одоо Санс KD-г Пол Жорж болгоод явах. Хөгшөөнөр солиод. Тэгээд одоо угаасаа Пол Жоржийг Фили дээр зүгээр нөгөө нэг юу байгаа. Яг хуу зүгээр муу юмар төсөөлөе зөө. Эмбид одоо ингээд карьерын за нэг явахгүй болъё тий. Гэмтэл нь байнгын идэг яагаад. Гэхдээ энэ багаас нөгөө нэг дараагийн үе рүүгээ шилжих процесс нас нэлээд дагуу хийгдэт байгаа. Макси байна, Джейд Маккейн байна. Одоо ингээд драфтын 3-аар магадгүй Эс Бейли юм уу, VGH комб юм уу тий. Тэгэхээр ингээд гоё залуучуудыг аавна. Тэгэхээр бас одоо нөгөө Эмбидийн одоо тэр юу дууслаа гэхэд дараагийн процесс нь одоо процесс гэж аахгүй одоо өөр дэршил авах. Тэгэхээр дараагийн бас үе нь бас их давгүй тий. Нэрээс та Аз болж драфтын 3-ыг авсан. Тэр бол өстой айгүй том бид тэрийг бол өгнө гэж яагаад ч бодоолсон. Лиг харин тийм санагдаад байгаа байхгүй юу? Лигт ч өөрт нь ашигтай байхгүй юу? Одоо Филадельфи хот ч өөрөө спортын хот. Тэгээд одоо NHL-ийн баг нь ер нь зүгээр дайггүй плей-оффын баг байгаад л байгаа. Одоо Филис бүр алж штэ MLB дээр энэ жил. MLB дээр алж гин. Супер Боул авчлаа. Тийм, Супер Боул тэр чинь бүр алаа гэжтэй. Би бүр элчин дээр Америк элчин дээр очиж үзээд нэрээ. Хотод нь бүр баахан шоу болоод Пол Жоржийг замыг хаах цааз явуулахгүй байсан байсан. Баахан юм болсон шүү дээ. Үнэхээр тийм хот тохгүй юу. Тэгэхээр одоо ингээд тэгээд тэнцээ чин Embiid, Maxi, Paul George гэдэг нэрс байгаа байхгүй юу. Тэнгууд ингээд лигт ч гэсэн Фили сайн тоглох нь ашигтай байхгүй юу. Тэгэхээр уусаад тэгж 7 молоор унгаагаад юу гадах одоо тэр өвгсэд хагцсан өвгсэд өгөх шаардлага ус байгаа. Тэгэхээр би бол эхний 5-аар сонгох нь бат гэж бодчихсон байсан. За 6-аас 3-лууд ирсэн тий. Тэгвэл 3 дахь сонголтоор ер нь Эйс Бейли гэж бодож байна уу? Эйс Бейлиг юу Спurs авчихгүй бол аав шүү дээ. Хин унаад ороод ирвэл хэнийг авсан дээр шүү дээ. Дилэн Харпер уу? Харперыг авсан дээр ихгүй юу? Одоо байрал тавц. Харпер онж ирэхгүй шүү дээ. Харпер ч 2 дээр байгаа шүү дээ. Ойлгомжтой болсон. Үгүй тэгвэл Эйс Бейли батаар. Үгүй Эйс Бейлиг Спurs авчих уу гэж бас би бодоод байна. Янсыг авч чадахгүй болгүй мөлий хаа. Би нэлээд судалсан шүү. Драфтыг бол зүгээр ойлгомжтой. Ер нь бол Харперыг нөгөө хин аваад уу? Далс аваад уу гэж. Харпер ер нь 2 дээр ер нь бол батал гэж хэлээ. Ер нь бол 1-2 нь бол тасарсан л гэдэг байгаа. Яг Эс Бейли дээр зүгээр нэг драфтын нэг комбайн дээр нэг жоохон нэг юу юм болохоор Эс Бейлиг яг сансан шиг өндөр биш юм билээ. 6 автай гэсэн байсан шүү дээ уулна. Ер нь SF байгаад байгаа юм шүү дээ. SF-ийн байрлал байгаа юм. 6-8 хагас гэлөө. Нэг тийм явж л шүү. Тийм үү хааш юусэн. Тэгсэн ч гэхдээ Пол Жоржос өндөрлөө юм. Юу яадаг байхгүй нөгөө нэг. Одоо энэ нэг хүүхдүүд чинь нөгөө нэг өндрөө нөгөө зүгээр хилдэг байхгүй. Заавал яг драфт комбайн дээр яг нөгөө өндөр үзүүлдэг байхгүй. Тэгэхээр яг комбайн дээр үзсэн чинь 8 хагас гэлөө. Тэгсэн чинь нөгөө нэг юунууд жоохон драфт экспертүүд гэдэг нэг жоохон эргэлцсэн гэж хэлсэн шүү. Тэгээ 6-8 хагас гэдэг чинь бол Тейтэн Пол Жоржоос өндөр байгаа байхгүй. Тэг чинь. Тейтэмийн өндөр бол худлаа шүү. Тейтем ч амар өссөн шүү. Тейтем ч одоо 6-10 юм биш шүү. Тейтемийг бол нэлээд өссөн. Тейтем ч амар том шүү. Тэгээ зүгээр нөгөө драфтын өндөрөөрөө л яваад тийм шүү. Драфтын өдрийнхэн. Одоо KD нөгөө худлаа хэлдэг шиг 6-9. KD худлаа хэлдэг шиг. KD сайхан шааж байгаа шүү. Яг босоос өсөд амар шүү. Баг катаж цум шиг өдөөстэй шүү. Бүгтэр болохоор жоохон тийг харагдаад болохоос. Тэгээ SBL ихтэй бас өсөхөө л гэдэг 19-наас. Тийм шүү дээ. Өсч магадгүй. Тэгээ SBL 4 дээр тоглосон. Би SBL-ийг зүгээр нэг амар тийм ISO жоохон тийм багийн тоглолтгүй. Нилээ бөмбөг удаадаг. Тэгэд яг ISO тоглолт нилээ ашиг муутай. Яг хөгжил райндлах уу юм шүү. Тэгэд райндл анх үед тийм. Яг одоо ингэ коллежийн юу үзэн штэ юугаа нөгөө нэг хин хоёр чинь Дилэн Харпер SBL-ээр нэг баг авахгүй Рутгерс. Жоох эвгүй шүү бас. Ер нь би зөв SBL-ийг зөв магадгүй басч болж магадгүй л гэж над санагдаад байгаа. Яг гэхдээ мэдэхгүй. Гэхдээ яг SBL бол яг одоо прожектор 3 дээр бичиж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө нэг юун дээр зарим драфт экспертүүд бол филийг бол магадгүй VGH комбиг хин Daryl Morey VGH ком шиг тоглож их дуртай гэсэн нэг тиймүүд яваад л. Тэр нь ямар ч болох байна. VGH ком ч болохоор SG. Тийм. Урч юм тоглож байгаа юм. Маш юм тесрэлттэй атлетик оролт хийдэг юм залуу байгаа. Яг уу болох л юм тий.
Тэгээ урч угам дээр ч одоо зах зээлээс хайгаад уу. одоо ялчгүй филид бол бүтэн үлрэлийн турш хэрэгтэйсэн 4 номер аахгүй тий. Самбраас бөмбөг яг авчихсан. Jared McCann байгаад байгаа. SG нэг тийм бас юу гэдэг. Дээрэс нь одоо Quentin Grimes-тэй гэрээ хийж үлдэх үү? Grimes ч сая алдлаа шүү. Grimes ч бүр сая бүр. Paul George-с илүү тоглогч боллоо шүү. Тэнд очиод 50 оноо аваад исэн байсан тий. Яг амжилт гаргаж байгаа баг дээр тэгж чадахгүй. Гэхдээ Grimes гэрээгээр үлдүүл авч үлдэн ш насан залуу чинь. Grimes бол гэхдээ ер нь сайн үүргийн тоглогч шүү дээ. Сэлгэнээс бол байж ах хэрэгтэй эсэж. Гараад ч ер нь гайгүй гэж би бодод байгаа шүү дээ. Хамаа угаасаа Knicks-с нөгөө гарахтай авчаад хэрэггүй баха. Одоо Paul George, Embiid, Maxi 3-таа тэгж бөмбөг булаацалт тоглож хэрэггүй санагдав. Манай хүн сэлгэнээс би бол нэг 10-аас 15 нууд унцлаа авч шүүтер хийх юм шүү. Яг уу шидэгчгүй бол болно. Ер нь бол гараа шүүтер гэж эхэлсэн шүү дээ. Тэгвэл болно. Тэгвэл бол. Тэгвэл яг болно. Яг одоо McCann бол гараа нь гарч болохгүй байхгүй юу? Одоо McCann Max 2 болчоор намхан болчихно. Тэгээд хамгаалалтаа суултаа. Тэгэхээр Grimes бол өндөр эсэж байхгүй юу? Яг SF-ийн нуруутай юм эсэж штэ. Тэр Kelly Oubre ер нь Grimes 2-ын нэг л гараанд гарах л. Би өөр Grimes хамгаалтаа харахаар Oubre гарах гэдэг юм аа. Тий. Oubre арай нэг хаасл тоглолцтой л тоо. Oubre чи 4 жил амар хэв. Ер нь Philly-д ирсэн 2 үл өстой гоё. Сайн байгаа сайн байгаа. Хаач. Ер нь дайжгүй штэ. Зүгээр тэр нэг муу акт очоод тэгээд нэг яатсан болохоос яг тэр Вашингтон Дото Портрийн сэлгэнээс гарч ирдэг руки үлрэл мөлрэлтаа л ер нь дайжгүй байсан шүү дээ. Энэ шидэлтийн сонголт л жоохон муутай л та. Эвгүй шидэд идэх л болох. Айко муутай юм тий. Айко тийшүү айко жоохон муутай. Тэрнээс өөрөөр яах байж хас. Гэтэ гэрэн чаавас хямдах юм дөө. Байж хаад болохгүй гэрээ. Гоё ахгүй. Гэрээгээ давуулж тоглож байгаа л доо. Тэрсэн багийн нөгөө багийн стилийг дэвшлүүлдэг тоглогч шүү дээ. Стил царайлаг шүү дээ. Энэ одоо баг шүү дээ. Баг хамгийн царайлаг тоглогч гэдэг дээр иргэдэж шүү дээ. Аден Бонаго гэдэг. Аден Бона жоохон царайг нь жоохон доошлуулж байгаа. Тэгээ эмгтэй фэнүүдийг баясгаад байж байгаа зүгээр шүү дээ өвөр бол. Тэгвэл нэрээ сэлгээний хувьд ер нь одоогийн байгаа залуучуудтай хэр найдвартай нь одоо Justin Edwards-тэй Ricky Consol Бона, Аден Бона. Тэгээ за McCann ч яг ойлгомжтой байх. Өөр чи хин юм бэлээ. Айгүй нэг олон залуучууд гарч ирээд байсан. Сайн. Тэгээ эдрээс яг хин нь илүү ротейшны минут аваад ашиглагдаад явах бол хараа одоо Боног хөгжөөсөө гэж найдаж байна. Гэтэ яг Боно одоо драфтын нөгөө хойгуур сонголт үнэхээр энэ жил гимтэлт нэрвэгдээл гаргалаа. Гэтэ талбад байгаа хугацаанд бол Драмондас дээр оохгүй одоо хөгшин Драмондас. Драмондыг бол одоо баг авч үлдэхгүй тодорхой байх тийм. Ядаж л хурдтай тесрэлцтэй. Тэгээ яах вэ? Гэтэ яг одоо яг аврагын төлөө дайрахад бол хоёр дахь төвийн тоглогчийн сонголт байхгүй биш. Тэгэхээр сэлгэн дээр дахиад хүн авчирж л таарна да одоо. Ябсэл байгаа тий. Ябсэл бол тэгээ одоо 2.7 саячлаа 3.2 саячлаа авч байгаа хүн байж тал зүгээр л тий. Гэтэ энэ жил нөгөө нэг гэрээнд дуусчаар өөр багууд бас сонирхоод байж магадгүй тий. Сонирхол хорлоо шүү дээ бас тий. Дүүцүүлж мэдээ. Сэлгэний төвд нь сайн тоглож ирэхгүй бол хэрвээ зүгээр Embiid тоглохгүй гэмтэлтэй байгаадах юм бол тэгэл гаанд гарна шүү дээ тий. Уулан чаавас тэр чинь Embiid-ийг орлуулах гэж Драмондыг авчирсан ч тэгээд энэ жил өстой их үлрэлийн ихэнд л гайгүйс тий. Драмонд фэнтези дээр алан мална гэлс. Тэгэл All-Star-аас хойш Драмонд баг тоглосон уу гэдэг. Ой, Драмонд болцсон билээ. Тэгээд айгүй нэг тийм Драмонд, Гордо, Рижи Джексон, Лаури гэдэг нэг юм айгүй хөгшин тэгээд дээрэс нэг Даррел Мори нэг өмнө л ашиглаж исэн хүмүүсээ дахиад авчирдаг байгаа байхгүй. Тэгсэн Даррел Мори харин бас гайхаад Элтон брэнд юугаа чигээд яваад. Асал болсон л нэрсээ авчираад тэр нь жоо хорлож байна. Тэгээд сүүлд яг залуучуудтай боломж гэсэн нь Рики Консол бол тун даггүй юм байгаа шүү дээ. Бас хоёр талц тоглолттой байхгүй. Би хүчний тоглолт сайн. Justin Edwards гэх тэр бас дэжүү залуу байл шүү дээ. Бас би хүчний тоглолттой солгоо гаргаваз тийм. Энэ сэлгээ мэлгэнээс нэг гоё гэрэлтүүлээд. Урт үлрэлт бол яг гоё өвкс шиг бол тэднийг ашиглаад ингээл зөв явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ плей-оффт бол яг тийм үндсэн 8 ротейшнээр тоглосон ч хацаа. Заавал Индиана өвкс шиг 10 тоглолтоор тоглоод тахалгүй шүү дээ. Яг 8-аар тоглоод болж ивэл тэгэл 8-аар аврага бол авч болно шүү дээ. Гэтэ одоо ер нь багууд нэг 8 байхаа болж тэ плей-офф гэхээр 7-8 тоглож ашигладаг болоод ер нь ядаж 5 минут ч хамаагүй 9 дэх тоглолтыг оруулж идэг болохгүй баг бүх баг. Тий. Ер нь эн чинь нөгөө кэрээс эхэллээ шүү дээ тэ. Warriors ч айгүй их тийм 10 тоглогч 11 тоглогч илүү ашигладаг байж байгаа л. Дээ шүү дээ. Яг бүр цөврлийн сүүлрүүл нэг яг 7-8 болгочдөг байсан. Эхлэлд бол айгүй их ашигладаг л байсан кэр. Максиг энэ жилийн ер нь бол тоглолт ер нь бол хэр сэтгэл төрсөн бай. Яг зарим жоохон шүүмжилж байгаа шүү дээ ер нь бол Гарис Максиг бол. Тэр бол зүгээр шүү дээ. Одоо нөгөө нэг
Макси чинь юу ачиж байгаа байхгүй юу? Jordan Poole шиг амар алуу болсон ба шүү дээ, тий. Нөгөө Embiid тоглохгүй, Paul George ч тоглохгүй байсан ч нөлөөгүй байгаад тахаар уус бүх хамгаалтын төвлөрөл Макси дээр ч тэр Максигийн нэг стат гүйцэтгэл энэ төр нь буурч чадахгүй. Макси 30 товтолж ийсэн шүү дээ, тий. Өөр баг хөнгүү бол. Тэгээ нөгөөд нь яхаа мэдхээ бол цаг тусч байгаа давж өгчөөд байгаа юм чинь. Тэгээл нөгөөт нь хөрх юмтан 3-аас нийлээ болоос уналттай шидэл ингээд тийм л хүнд үлрэл болсон юм чи. Би бол Максигийн тоглолт зүгээр Embiid Paul George тоглол эхлэхэд тэр чинь Maxi дээр хамгаалтан төвлөрөхөө хэлэл эхлэхэд нэг асуудалгүй хурдаар илэрхийлж тоглож байна. Ямар ч асуудал. Maxi одоо хамгийн гоё нь бэлтгэл хийгээд байгаа шүү дээ яг одоо. Paul George подкастаа гээл нөгөө зугаалаад яваад бол Maxi бэлтгэл хийгээд тэгээ сүүлд нөгөө X дээрээ ингээд угаасаа ингээд урт хугацаанд affiliate-гээ байна гэдгээ бүр хүртэл зарлцсан шүү дээ. Макс нэг тийм гэгээлэг тоглох шүү дээ. Макс үнэхээр энийгээ л яваад. Макс тэгээд өөрөө тийм аз жаргалтай тулцаас гадна зүгээр амар тийм дайчин тоглогч. Тийм нэг сагснаас аз жаргал авдаг. Хоёр санаж байвал уржныгийн плей-оффыг санаж байгаа шүү дээ. Уржныгийн нодлонгийн плей-оффыг нэг эсрэг баг 30 оноод унтчихлаа зү тий. Ямар итгэмээргүй гэрэлтүүд байна. Тэр нөгөө талбайн голоос идэг мэддэг шүү. Оноо авах чадвар мадвар бол Халибертнээс илүү шүү дээ. Тэгээд талбайн жанжин бол биш тий. Тэгвэл оноо түүхч үед Максиг Fox-оос бол илүү гэж тоглогч гэж хардсан шүү дээ. Тийм шүү дээ. DR Fox-оос ядаж 3 шидэлт нь хамаагүй л. Шидэлттэй дээрэс нэг юм зөрөгтэй тоглолт юм аа. Fox ч заримдаа нэг яахан мэддэггүй. Тэр дээр Макси тэгээд хамгаалтын бас сул тал биш. Биш те. Биш. Яг шилжилтээр хоцордгоо. Switch-н дээр яг зөрөгдөг тийм. Максиг бол нэг ерөөсөө Макси дээр бол нэг би санаа зовх юм ерөөсөө байхгүй. Яг иргэхчил түүхгүй те. Иргэхчил миний зүгээр яг яах юм болохоор одоо яг энэ багийн үндсэн плеймейкер нь хэм бэ? Одоо Sixers-ийн эхний үйлрэлд бол одоо нэг нөрс эхний үйлрэлд бол Embiid байгаад ирсэн шүү дээ. Гол дээр аваад 5-6 дамжуулт унтчихлаа. Тэнгүүд Максиг харталдаг ч юм уу. Саяны үед байлаа шүү дээ. Тийм тэрний өмнө хаартан байсан. Тэгээд саяны үйлрэл бол яг үндэ тийм юм байсангүй одоо яг найруулагч гэд хэлэх дээрээс нь нэг бол Paul George бөмбөг залчиж ороод байгаа шиг те. Paul George уг нь бас тэжгүй байдэн шүү дээ. Ууг нь яг secondary playmaker байвал ер нь гоё тоглож шүү дээ. Одоо Индианагийг харах юм бол яг үнэлэхэд George Hill тийм амар playmaker байгаагүй шүү дээ. Зүгээр агуу гоё хамгаалдаг юм үүргийн холбогч байсан. Тэгмээд ер нь багийн яг ингээ голын холбогч нь өөрөө Paul George өрөөлсөн байна. Яг David Westminster тэгээд хажуугаар Lance гарч ирэл те. Тийм. Lance бас playmaker-ийн төвшөнд тоглоод. Тэр нэг тиймэрхүү одоо юу гэх юм тиймэрхүү маягаар л нөхөх юм уу та. Хүсэлээр болдог бол жирүүг авмаар л шүү дээ. Би бол жирүүд угаасаа үе таартай байхгүй. Жирүү зүгээр энэ жил тасалжуулагч нь үнэхээр довтлохонд ашиглахаа болцсон шүү дээ. За нүн бөмбөгөө болцсон. Жом азуулаад бол их асуудал байлаа л гэж би бодоод байгаа энэ жилийн бостныг. Тэгээд зүгээр плеймейкер би бол зүгээр Tyrese Maxey бол баг багаар өсөөл байгаа гэж байна. Харин иргэхчил бас яг тийм муу бол бас биш те. Биш. Иргэхчил яг Maxey одоо плеймейкер чадвараа ер нь яг харуулах жил байх болов тийм. Яг үнэ. Maxey Embiid хоёрын пик нь бол бас л зүгээр лигийн баг хамгийн аимшигтай пик нь бол нэг шүү дээ. Тэгээ нөгөө Embiid чинь гол нь үлдэнгуудаа дундаас шидчихдэг болохоор pocket pass-ууд тий тэр мөр бол үнэхээр бас тэгээд Maxey ч өөрөө хэрвээ switch хийхгүй бол өөрөө хурдаараа орчдөг тий. Манай Embiid плей-оффын шийдвэр гаргалтууд хутаалаа тий тийм л та. Плей-офф үнэхээр хэцүү байд. Гяс гаргаад өгчөөч гэсэн юм дэр л даабал хамгаалтан дээр нухсаар аваад цаг дуусч байхад өгч мөгөөддөг тий. Одоо тэр Бостны эсрэг бол тэр Horford, Robert Williams хоёр эсрэг гардаггүй байсан баг. Тийм шүү дээ. Угаасаа тийм. Харин энэ жил мэл яг жишээ нь гимтэлгүй ингээд санснаар болсоо энэ жил бүр үнэхээр шанстай байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ жил яг нөгөө нэг дээрээс нь төрчин гэсэлсэнгүү те. Тийм үгүй Бостны ингээд Нью-Йорк зайлуулаад өгсөн. Тэгээ Индианатай тоглоо явсан бол зүгээр одоо тэр Miles Turner Siakam хоёрыг сайхан идэж авахгүй. Гэтэ химлийн гүцэх байхгүй юм бит тийм. Тэгээ Pacers-ийн те. Тэгээ яг ууж тавлах гэж л үзэх байх л. Тэгээ эргэжил тэгээд одоо юу штэ. За одоо Celtics замаас гарчлаа. Тэгээд маш боломж биш шүү дээ. Bucks байхгүй болчих шүү Bucks дээ. байхгүй ер нь болж байна. Тэгэхээр одоо эргэжлийн дорнодын ч одоо Cavs 3 Knicks Cavs л байгаа байхгүй. За яг Орландо орж ирвэл ирнэ. Яг Орландо одоо favorite гэж одоо ярих юм уугүй шүү дээ. Яг бүсийн финалд үлдэх favorite гэл нэг 4-5 баг нэрлээ нэг нь л болчихсон ч байгаа юм. Яг хөө тийм л доо. Гэтэ энэ 3 баг байгаа. Detroit шүү дээ. Хамгийн аюултай. Detroit гоё шүү дээ. Detroit гэж болно те. Detroit одоо энэ зам бас зүгээр байхгүй болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ зүгээр Embiid хэрвээ гэмтэлгүй тулж плей-оффто байх юм бол энэ бүгдийг ч хож болох л гэж шүү дээ. Болно шүү дээ. Болно.
Тэгэхээр процесстэй Эмбидийг бүсийн финалд хүртсэний дараа л би тэгж бодмоор байна. процесстэй итгэе. Одоо тэгээд хүрчээсэй л гэж бодож байна. Тэгээд хүрхгүй бол одоо тэгээд яах вэ? Эмбид өөрөөсөө л болоод идэм л та гол юм тэр Атланта тэр. Тэгээд Эмбид одоо энэ жилийн Кавашиг одоо тоглохгүй байж үж байгаа хоёрдугаар хагасыг эргээ ирээд байх юм бол. Гүнээр одоо яг гоё яг боломжны үйл тийм л. Кавайг бол ямар сайхан амраглаасаа Клиперс. Ер нь Кавайг Торонто ч гэсэн их сайхан амрааж байгаа төрүүлсэн шүү. Ингээл сайхан бөөцөлөө. Тэгэхээр одоо Эмбидийн тэр менежментийг сайн хийх хэрэгтэй байхгүй тэр лоуд менежмент. Харин тэхийн тул яг орлох хүмүүсийн одоо сая жишээлбэл Кавай байхгүй ч гэсэн wing depth амар байгаа байхгүй Клиперс яг. Дерек Джонс Жуниор гараад ичих. Норм Паул ч All Star шиг тоглосон тий. Тэгэл Богданович хим ингээл. Одоо Дерек Джонс Жуниор мөниор хугаан цавэр тоглогч аммаар байна. Ямар ч багт нэг тийм тоглож ирсэн. Манай тийм тоглогч байхгүй байгаа даа. Сэлгэний ер нь төвийн барил 4 номер 5 ер нь байхгүй тийм. 4 угаас байхгүй. Харин ер нь асуудал бол 4 номер одоо хүртэл байгаа хэвээр л энэ. Энэ 100 угаас амар зунл болох юм гэсэн шүү дээ. Одоо харж лээ. Та тэгвэл ийм нэг шуум гараад байгаа шүү дээ. Драфтын 3 дахь ирэхээ солилцоонд явуулж одоо. Тийм. Бас тийм шуум гараад ирлээ. Сайн тоглож авчрах тий. Маркана иржээвэл болж байна. Маркана нөө. Тэгээ цалин үүсэх юм уу? Маркана ирэх чинь. Мэдхгүй одоо. Тий одоо тэгэл яг хав нэг жил тэгэл Бостон шиг дотор төлөөлөө. дотор төлөөлж үзнэ гэвэл. Би бол зүгээр одоо яг бодонгууд нэг юм шиддэг тэгснээ юм бас 5 дээр тоглолцдог те small ball тоглолцдог. Одоо сайнти алдаамаа малтаамаа шиг те. Тийм юм Embiid хажууд аюул гоё дэмтэй байх гэдэг байна. Заавал шиддэг л хүн байх хэвээр. Шиддэг дөрөв номер л байх хэвээр. Эсвэл н оби топ юм шиг те. Ийм самбар момбараас авчдаг хаасал тоглолттой. Тэгээ ядаж одоо PJ Вашингтон шиг те. Харин тийм. PJ Вашингтон энэ жил нэрээ солилцоонд орно шүү дээ. Тийм тэгвэл Вашингтоныг авчих юмсан. Одоо нөгөө санхүүгийн хувьд ч гэсэн цалин байлдан нь бага те. Вашингтон ч юу гэлээ 14 хүн сая шүү дээ. 15 мав тийм. 15 мав. Айгу одоо бол 15 сая бол хямдхан болчихлоо шүү дээ. Тэр хамгийн ID сонголт нэр Марканы юм байна. Марканы ирчүүд нэр гоё юм биш. Марканы ирүүл угаасаа арай жижигч жоон даварцсан юм өсөд байна л та би. Ютаг болно. Одоо нөгөө драфтаар флагийг авахгүй болохоор Марканыг явуулахгүй л ах л та. Тий, гол нь. Тийм 4 номер дээр л яалтчгүй л нэг хүн хэрэгтэй. Гол Пол Жорж 4 вик гэж үзлээ. Япон сэлэж гарах гэж үзлээ. Өнөр болохгүй бол тэгэл дэйсбэлийг тоглуулна да. Тийм шүү дээ. Шууд гараанд нь гаргаал. Би бол тийм шууд л гараал гэж хараад байгаа. Драфт гараа. Тэгэл хүчээр тоглуулна шүү дээ. Эсвэл тэр Rockets-т байгаа хідээс нэгийг авчирвал те одоо Jabari Smith-ийг авчирвал болжлээ. Болж шүү дээ. Jabari Smith яг зөгцсөн шүү. Тэнд гол нь тэр хүн чинь минутгүй болох гэдэг байхгүй. Тий одоо сэлгийн мэлгээ ороод болоод шүү дээ. Jabari Smith хамгаалсан байхгүй. Тий хамгаалт уурт шүү дээ. Ер нь нэг ингээ харахаар нэг боош гүйж байгаа юм шиг харагдаад шүү талбай дээр. Тэгээд ер нь жоохон бас нэг тийм залхуу биш нэг тийм тэмцэгч маягийн. Сая Warriors эсрэг ер нь бол шилгээнээс айгүй сайн тоглосон шүү. Сайн тоглосон. Минут нь л бага байсан болохоос. Сингүүн хингуур бүр 3 дээр тоглоод байсан. Хэсэг харсан бол. Стивен Адамс Шингүүн Jabari Smith 3 хамтдаа тийм. Тэгэхээр айгүй нэг тийм гой хүмүүс байгаа байх. Жижиг 5 дээр тоглох нь уртаа шүү дээ. Тийм. Jabari Smith-ийг харин 100 авч чадвал болж шүү дээ. Тэгэл бас арай өөр шүү дээ. Бас арай өөр. Grimes-ийг жоох үүнүүргээ зарах юм шиг. Сайн өдрөө тийм. Яг Grimes бол байж ивэл гоё л. Grimes гэдэгт хямдхан авцсан. Caleb Martin-ы заван гэрээнээс салцсан шүү дээ. Юу хааш гэрээнээс салж чаддаг баг. Уулсан дав. Тийм, ер нь тэр PJ Tucker Macri-ийн гэрээмрийн салчдээ шүү дээ. Одоо тэр Tucker чинь дараа жил сүүлийн 10 саяын гэрээг авах гэж шүү дээ. Юунаас Minnesota-гоос. Knicks тийм. Одоо Knicks нэг гэрээг худалдаж аваад зайлуулах байх л та нөхрийг. Гэхдээ Knicks мэдхгүй. Knicks хүн олдохгүй байгаа шүү дээ. Одоо бүрэлдэхүүн дутаад байгаа шүү дээ. 15 өн ростер сагссан баха байлсан. 15 өний ростер нь дутаад PJ Tucker-т гэрээ. Одоо харин манайх чинь болохоор яг Tucker-ыг нөгөө нэг шидэн хүчтэй тоглолт үзүүлнэ 4 номер дээр ашиглана гэж нөгөө Rockets-ээр нь төсөөлөл авчирсан шүү дээ. Дайрал мөр чинь. Тэгсэн чинь нэгэнт хармун удсан байсан. Дайрал мөр мэддэг үн авчирсантай болно. Дандаа л яг нэг Gordon, Tucker, Macker гэлтэй. Тийм л хүмүүс. Lowry бол яг вэ одоо тэгээд нутагтаа ясаа тавих гэж ирсэн. Уусаа хэм тонч хатуулчин гэрээтэй ч байгаа юм чинь. Тэгээд Max өрч. Би бол Lowry-г дараа жил сэлгэнд байж байгаасаа гэж боддог байхгүй. Тоглохгүй байсан ч нэг хувцалах руу. Авраг авцсан хүн байж байвал надад зүгээр. Gordon байгаа тий. Gordon дуусч байгаа лөө. Гэрэн байхгүй хаа. Gordon морт шаал тийм юм хүмүүс авсаал тийм ээ. Тийм.
Гордон мод ирэхгүй. Гордон Драмд одоо зүгээр ер нь яг тэр Рики консул монсул залуучуудын угаас тэр чинь бүр нэг сая 500 нөгөө 2 дугаар тойрог мөрөг тоо зарим тоглолч айгүй хямдхан гэрээтэй байгаа. Тэд нар бол яг ингээ уустаа нэг 15 тоглолчийн тоогоо гүцэх гээд байж чинь. Боно тий. Тэд нар дээр зүгээр Grimes үүргийн тоглолчоос Grimes, Kelly Oubre, Lowry 3-ыг л авч үлдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл бүгд бусд нь бүгд явах хэрэгтэй. Тийм. Ер нь зөв. Уусаа Oubre-гийн гэрээ бол байгаа шүү дээ. Oubre хамгийн гол нь хямдхан байжсэн дээр. Би бол Oubre-г сэлгэнд ямар ч багт байсан. Тийм хямдхан гэрээ. Багуудын сая л Oubre гэх юм санаа зоммор. 7 баха. Тий. 7 баха. Тийм сая шүү дээ. Амар хямдхан шүү дээ. Ерөөс Oubre-г хараад ингээд уур хүрэх ямар ч үндэслэл баг. Тэр чинь хамгийн багийн нөгөө хаасл тоглогч 300,000 хамгаалагч болсон шүү дээ. Ер нь ч тоглож чадсан сэлгэнээс тоглож. Тэр нь бол Grimes гараанд гараад Oubre сэлгэнээс тоглол гоё юм байна. Тийм. Grimes нөгөө catch and shoot сайтай болохоор ер нь next гараанд гараад ирсэн шүү дээ. Брансны хажууд. Тэгээд сүүл рүүгээ нөгөө хин өвчи ирсэн чи минутг болоо тгээс болцсон шүү дээ. Тэгээ санаатай. За Sixers-ийн хувьд тэгээд нэлээ бас нэг гэгээлэг юм ярьч юу? Ирэх жил ер нь хүчтэй ирэхээр байж тий одоо Paul George-ыг сагсаа тогломоор байна яг тий. Podcast би худлаа юм яриа л тэгэл. Намайг баг байхад ингэдэг байсан гэл хүмүүс залхаж эхлэв даа юм лөө. Магадгүй л ер нь залхдаг л бах л та тамирчид. Магадгүй сагснаасаа. Тэгээ мань үн тэгээд ер нь Sixers ирснээс хойш яг гоё тоглосон ганц 2 л тоглолт байгаа даа миний мэдхээр. Яаж ч л нөгөө Sixers гэдэг айгу хэцүү фэнтазер ирсэн болохоор тэрэн дээр өөрөө хаар. Sixers фэнч ер нь жоох хэцүү шүү. Тэр нэг их нэртэйгээ ахвалцсан зураг хийсэн чи алсан биз дээ болж ирчих ч бүр. Алдсан шүү дээ. Би ч нөгөө гадаадуудынхаа фэн групп янз бүрийн юм бэждэг байхгүй. Аллаа шүү дээ. Одоо ер нь бол ер нь гадаадынхын зарим нөхдүүд бол ер нь Max Xbox-ын зайлуулсан шүү бүгдийг. Бас ер нь монголч шүү дээ Америкчууд ч нөгөө хэдэн нөгөө хэдэн нөхдүүд байгаа шүү. Имбидийг бол үзэхгүй үзэх. Үгүй одоо сайн тоглол магтаал. Гэхдээ ер нь нэг тийм одоо нөгөө Америкийн нөгөө өнгөт арьстай хийц чинь бол ер нь бол сэтгэл хөдлөлөөр шүү дээ. Ер нь сайхан монголч шүү дээ. Сайн тоглол ална гэдэг нэг муу тоглол зайлуул хөөж явал гэл. Жохон төлбөргүй. Би тийм төлбөргүй хүмүүст бол яаж багийн фэн аваад гэдэг юм бол гэж гайхаад байдаг хөө. Их зовлон үтсэн өөрөө фэн болохоор ч тийм юм уу те. Нэг одоо нэг жил мөлийн муу тоглолтоор хүний ингээд нөгөө ирээдүйн карьер бол өнгөрсөн карьерийг үгүйсгэх амар дургу гэх юм уу? Тийм шүү дээ. Яг зөв. Филигийн тэгээд одоо фэнүүд хэвлэл бас ер нь жоохон одоо юу гэдэг шинэ тоглогч нар сайн тоглоход ч юм уу юу гэдэг жоохон хүн гадартай тий. Ер нь нэг манай ордны сурвалжлагч Моли сөүлээ үнэ гээд миний крашлдаг хүн байд сэтгүүлчээс. Тэрийг ер нь явуулаад тэгэл манай муу тоглож эхэлсэн тий. Хэдэн он явуулсан. 2 жилийн өмнө авахгүй болсон юм аа тий. Мори ирээд баг тий. Бараг тийм юм болсон. Тулгаахын краш мараш яах гэж явуулд юм бэ? Моли сөүлээ үнэ хүмүүс бол үнэхээр мэдхгүй. Одоо тийм одоо яг нэг үндэсний телевизэн л үздэг хүмүүс байвал ер нь харна шүү дээ. Нөгөө яг нэг тухайн багийн кабел Мариатай байдаг тий. Тэр одоо хайцсан юм л. Instagram нь олж аваагүй мөн. Аваагүй би яг тэгээд сая ч нөгөө нэг юу сошиалар нөгөө их Miami-ийн нэг сурвалжлагчийг зураг муугийг оруулаад Miami Memphis-их бас од болсон шүү дээ. Жата ярилцлага хийсэн чинь нэг жаа ингэ зүгөөдөг тий. Тэр бас од болсон. Тэгээд тулгаагаас сүүлд нь асуухад филигийн хувьд яг Joel Embiid яг багийн номер 1 дүрээр ер нь авраг авах тоглогч мөн үү? Одоо яг энэ 9 жилийн карьераас харахад 9 жил гэж одоо 11 жил гэхдээ яг 2 үлрэлэн тоглоогүй шүү дээ. Тий. Яг одоо пик үедээ ч гэх юм уу тий. Яг тэгээд одоо нэг юм өөрөөд шүү дээ одоо сэтгэл зүй одоо би Махмудын доминач гэсэн сэтгэл зүй яах вэ ингээл байдэн шүү дээ. Сэтгэл зүй нь бол муу. Чиний хэлдгээр яг давхар хамгаалтан дээр богино хугацаанд паникнд орохоор шийдвэр гаргалтан дээр алддаг. Одоо ер нь Йокичтэй айгүй их харьцуулагддаг байлаа шүү дээ. Сүүлийн 4 жил харьцуулагдсан тоглогч шүү дээ. Энэ жил харьцуулагдсан гоо тийм. Йокич дундуу ганц MVP авсан шүү дээ. Яг ер нь хэцүү. Яг бодит байдал дээр бол хэцүү. Одоо ер нь төвийн тоглогч лидертэй аврах бол одоо хуучин үе бол яг уус тийм байсан тийм. Тэгэл тийм байсан. Йокич сүүлийн жилд Йокич л байгаа байхгүй яг төвийн 5 номерын лидерээр аврагсан хүн гэхээр. Тэрс нь Йокич хүртэл ер нь лигийн төвд жоо уналттай байсан тийм. Одоо Dwight Howard-аас өөр Йокичээс өмнө ч одоо баг Шак юм уу та.
Тийм баа. Тэгээ дунд нь хоордлоо байхгүй финал гарсан. 2 оны үеийн Шакийг ярина шүү. Одоо 6 оны Шак бол Вэд байсан гэхээр тийм. Тэгэхээр чин ингээд 20 жилийн дараа Йокич аваар авсан байгаа байхгүй юу? Төвийн тоглогч лидер. Бараг анхны төв авсан MVP гээд Йокич авахд гэжсэн 20 жилийн дараа мараа гэдэл тий. Шакаас хойш. Тгий санаатай. Тийм. Тэгэхээр харин чи өөрөө хэцүү. Ер нь төвийн тоглогч ингээд лидерээр авах маш хэцүү. Угаасаа одоо төвийн тоглогч ер нь одоо тэгэл за Йокич бол ингээд төрцөн амтан байна тий. Одоо супер амтан байна. Тарих мархин арай өөрөөр ажилладаг хүн тий. Сэтгэл зүйч өөр юм байна. Өссөн орчин хамааралтай л дөө. Тэгээд тэрэн дээр чинь тэр Европод энэс ч айлгүй өссөн биз дээ тэр хоёр аймаг хачаар тий. Эмбит ч болохоор бас яг үнэнгээл Камерун төссөн шүү дээ. Яг 14 настай анхудаага амьдарч орчин байсан шүү дээ. Тийм Камерун гэхэр чинь тийм. Хөлмгийн ер нь хаалгач болох гэсэн бохгүй юу? Одоо нөө өндөр учраас. Тийм. Хаалгач болох гэжсэн. Тэгээ ингээ олсон орчин гэл зөндөө юм байдаг. Яаж чад эмбитийг өмөрөхөд тахгүй тийм. Гэтэ яг тийм. Гэтэ одоо юу ах хэрэгтэй. Заавал одоо Йокич ч гэсэн эргээ харах юм бол клач хамтрагч байгаа байхгүй юу? All Star биш ч гэсэн плей-оффт бол All Star төвшин тоглодог. Жамал Мури ч ямар клач лээ. Тэгээ тийм хамтрагчтай байж бас Йокич төрүүлж байгаа байхгүй юу? Одоо Шак Копито байж гэх юм уу тийм. Тийм. Вилд Чамберлен Жервистэй ч юм уу. Одоо ер нь өндөр тоглогчтой гэж заавал нэг юм клач тоглогч байх хэрэгтэй байгаа даа тийм. Янас ээж жишээл Миддлтон ч рүү хоёр байсан тийм. Тэгэхээр тэр нь яг зохицол нь бүрдүүл авраг авч болох байсан юм а гэдэг би бол зүгээр Жимитэй жил харуулсан л гэж боддоо шүү дээ. Тэгэхээр боломжгүй бол бас биш. Харин Пол Жорж Макси хоёрыг тэр нь байж чадахгүй юу дээр л асуудал яригнээс би бол Эмбид плей-офф дээр давхар хамгаалт татчихл чадчихвэл болоо. Ажил нөхгүй юу гэн. Одоо Янас яг л тэгдэг байсан шүү дээ. 2-3-аар нь гаргах чам. Гарахад гэлнүүд нь шийддэг байсан шүү дээ. Тэгээд 2-3 яагаад төгсөгцдөг гэхэл шийддэг үгээл. 2-3-аараа ирэхгүй бол тэгэл 50 он авч тий. Тийм одоо яг нэг хүн бол яг хэцүү шүү дээ Эмбид. Нэг хүнд яг давхар л ирдэг шүү дээ. Үнэхээр ганц хамгаалж чаддаг баг нь Бостон байсан. Тийм. Гэтэ тэр бол Хорфорд Смарт гэдэг хоёр хүний бүр яг үнэхээр гоц юм баггүй. Одоо энэ Каруса Йокичийг хязгаарласан шиг тийм Смарт ч бас айгүй ядаргаатай шүү дээ. Тэгээ Майами тэгтээ нэг хожсон биз дээ. Майами уус бүсийн хамгаалтаараа мангартуулчихдээ. Тэгээ хардын энэ хоёр их чи яг анхны нэгдэл дээр шүү дээ. Анхны жилд нь аха. 22 он бол 3. Тэгэл Эмбидийн нэг жоо азгүй юм яг плей-офф дээр сонь гэл авчдаг байхгүй. Тэр Сакад мөргүүлдэг лөө. Нүүрнийг юм авчдаг. Тэр нэг масктай тоглолт шүү дээ. Энэ цөмөрчдөг тий. Тэгвэл нөгөө энэ цөмөрцөн чинь энтлийн нүднийхээ харах чадвар нь хитөө буурсан ч лээ. Тэгээ ингээд жоохон нэг бас нэг нүдтэйгээ тоглосон айгу бүтлгүй яасан. Тэр мөрч амар азгүй юм уу байгаа байхгүй. Бүтлгүй. Зүгээр нөгөө өвдөгний гэмтэл биш те. Тэгэхээр яг ингээд зөв Эмбидийн плей-оффын карьерийг харах юм бол гэмтэлгүй тоглосноос гэмтлээ тоглосон их байхгүй. Харин ганц гэмтэлгүй тоглосон Жимитэй. Харин бусдад жил гэмтэлгүй тоглосон. Тэгэхээр бас жоохон яг одоо бид нар яг юу гэдэг Эмбидтэй нэг номероор авраг авахгүй гэж хэлэх нь бас жоохон өрөөсөлж байна. Авахгүй байж байх магадлал нь их. Угаасаа 30 багтаа өрсөлдөнтэй зөндөө литрүү зөндөө одууд нь авахгүй магадлал нь их. Гэхдээ яг одоо нэг ер нь уг нь 3 жил байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс л яг энэ жил нэг карьерийг дуусгачаад байгаа байхгүй шүү тий. Баг хөөж болмоо уулч шиг. 3 жил байна. Тэгээ ер нь бол 2 жил харъя, 2 жил хараад бүтэхгүй бол угаасаа тэгэл бүтэхгүй шүү дээ. Угаасаа 29 баярлалаа л. 29 он хүртэл гэрээтэй байгаа сте Эмбид. Яг одоо багийн номер 1 лидерээ яг энэ нэг 25-аас дээш нь дундчлах чадвартаагаараа 3 жил нэг чадахгүй би. Гэтэ 3 жил гэдэг чинь юу юм 35 л хүрнэ үстэй лээ. 30 одоо үдтэй. Одоо 31-тэй л 31-тэй шүү дээ. 33 4 хүрнэ гэхээр болж байгаа байхгүй юу? Тэгэл яг болдог юм байна шүү дээ. За. Тэгвэл зүгээр бүр яг хөө сонирхолтой. Одоо Эмбид Антони Дэвис хоёрын зүгээр хэнийг авах та хоёр баг тойруулаад босгох гэх юм бол. Яг одоо Эмбид шүү дээ. Яг одоо биш зүгээр яг эд үеэр нь Эмбид шүү дээ. Одоо яг пик үе дээр нь Антони Дэвис чинь багийн номер 1 хизээч биш гэж хардсан шүү дээ. Угаасаа тийм л эссэн шүү дээ. Хизээ Пеликанс дээ. Хүлэгний өвд яг энэ хоёрыг яг тойруулаад яг ингээл драфт хийгээл ингээл босгоё гэвэл зүгээр яг эрүүл саруул гэж одоо хоёулаа л эрүүл саруул прайм гэж шүү дээ. Прайм 2 үе. Эмбид л итгэхэд домнод тоглож л та. Тоглоом дээр бол үнэхээр Эмбид хамгаалт үзүүлчихсэн сайн гардаг шүү дээ. Анзаарвал 3 үнэхээр Йокич ч хоцордсон шүү дээ. Йокич Эмбид хоёр бол тэр том биетэй хүмүүс 3 руу гарч хоцорч угаас болно гэдэг. Богийн хүртэл тэгдэг байхгүй. Нааш ч бол 3 руу гарч хоцорч болно. Тэр бол нэг тийм
одоо юу гэх юм. Үнэхээр ингээд байгалийн өгөгдлэн тийм хүмүүсээ наа хоёр чинь гол нь будагтаа талбайгаа ойлоо сайн хамгаалдаг. Тэгэхээр наа хоёр ажиллаа хийцэн л гэсэн үг гэдэг байхгүй. Эмбидийн тэр нэг айгүй сайн хамгаалтай жилиг биш. Түрүү жил илүүтэй нэг өлөрл эхэлж байгаад бүр амар хамгаалсан байхгүй. Будагтай талбаараа бүр хүн оруулахгүй. Яанасыг хүртэл хамж авч байгаа л. Тийм гимтлэх бол тэгт юм аа. Уул нь сайн хамгаалагч байхгүй. Бүр элит хэмжээний. All in way defensive багтчлаа. Нэг жил багтсан. Нэг жил багтсан. Тэгээд нэг жил бүр оны шилдэг хамгаалан тоглогчийн шагналын өрсөлдөнд 3-т орсон. Тийм. Ямар ч гэсэн Гобер шиг тэгж амар мисмэч болдгоо байхгүй. 3 руу гарахад. Тэгээд хойд. Харин гимтэд одоо энэ жилийн гимтэл нь бол би бүр зүг юм болчлаа гэдэг байгаа байхгүй те. Бодоод байгаа зүгээр драфтын 3-ыг авсандаа баярлалаа. Энэ жил угаас төрүүлэхгүй байсан байх гэж бодоод нэгт хоёрт болохоор Эмбидийг энэ жилийн амраачлаа тий. Амраачлаа. Тэгээд дээр нь нэг ер нь бол Олимпийн руу авсны гор нь гарсан шүү дээ. Олимпийн авсны гор нь гарахын хувьд гарсан. Гэхдээ би бол нэг Олимпийн авраг аваад үцсэнд нь баяртай байгаа. Ялагч мэдрэмжийг нэг удаа авах гэдэг. Тэгээд ер нь төрүүлэхэд амаргүй төрүү байсан. Өөрөө сайн тоглосон шүү дээ. Өөрөө сервис эсрэг сайн тоглосон тий. Тэгээд LeBron Durant гэдэг ийм манлайлагч тоглогчдын хажууд авраг яаж авдгийг мэдээд авлаа. Хэрэгтэй байсан юм нөхгүй. Яг авраг авсан туршлагатай хамтрагч хажууд нь хизээч ирж байгааг л байхгүй юу? Эмбид тийм биш. Сая одоо дааврыг ирлээ. Хардан авраг аваагүй шүү дээ. Хардан байхгүй. Жими авраг, Simmons байсан. Пол Жорж авраггүй. Аваагүй байсан. Тий. Тэгэхээр одоо сая ганц ирсэн хүн лавр яваа байхгүй. Тобайс аваагүй байсан. Тобайс. Гэтэ Тобайсаас нэрээ барыг салсан таад барыг баяр тэмдэглэсэн байсан шүү дээ. Тобайс чаддгүйгээрээ. Тобайс ч тэ лавдаг Пол Жоржлаа илүү тоглолоо доо. Үгүй. Энэ үлээлээр арах юм бол үлээлээр харуулсан бол Пол Жоржн дээрээ ячиж. Тобайс арис авраг авах хэмжээний багт байх тоглогч биш байгаа байхгүй. Тобайс тэгээ сая плей-офф тэгэл таран дахиад харагдсан дөө. Плей-офф амар сайн тоглосон. Яг хамгаалтан дээр нэг хоёр тоглолт. Катисыг ямар амар сайн хамгаалт. Би ч одоо Тобайсыг хизээ ингэж сайн хамгаалдаг. Хизээ юм Sixers ерөөсө тэгээгүй тэгээ. Өдөр ингэ амар тийм үрдэ багаан манлайлаа. Нөгөө үдийг урайлаа. Яг нөгөө залуу хүмүүстэр очиж байгаа байхгүй. Тобайс энэ жил айгүй нэг тийм ууралж муурлаа. Комбек ярнэсэн юм шүү те. Яг гоо статистикийн чаавс нөгөө 17-8 оноод ундчилтгэл байсан. Гэхдээ плей-офф үнэхээр тийм алга болчихдог гэсэн. Бүр ингээд одоо аим хаа юм уу яа тийм ширгнэ тэлдэг тийм. X-ийг ер нь Тобайс сайн тоглолцсон бол тэр зурлыг хожицсан байхгүй юу? Би бол оноо яг адилхан байсан шүү дээ. Би бол Sixers гэж зурлалт өгч ирсэн. Тэгээд Тобайс үнэхээр байгааг л дээ. Максим бид хоёр хоёулаа 30-25 гэж оноод ундчлаа. Бараг юм да хөрхий. Тэгээд олтондоо жигдсэн доо. Торонто Knicks сайхан жигдэж байгаа гэж. Эмби ч нэгтэй нэг гайхалтай юм. Тэгээд Йокичи одоо энэ эзэрхийл дундуур нь орд нэг MVP авсан ба шүү дээ. Энэ бол бас тэр MVP авдаг жил бол бас амар жил шүү дээ. Тэр чинь нөгөө нэг нийт тоглолтод дунджаар 11 чөлөөд шиддэг жил байхгүй юу? Амар алдаа авдаг гэж жил шүү дээ. Яг тэр талбайд байхдаа бүх цагийн хамгийн их одоо оноог дунджсан шүү дээ. Тэрний дараа жил нь авахгүй тэр чинь баг Эмбид 35 оноо болоод дундчилсан явчихсан шүү дээ. Тэгж байгааг гэмтсэн шүү дээ. Нэг вилт 1000 минутын харьцуулбал вилтээс илүү өндөр оноо дундчилсан. Минутаар харьцуулах юм бол тий. Яг тэр жилд бол амар байсан шүү дээ. Би нөгөө нэг хамгаалт Монголтын санаад байгаа нь тэр жил аахгүй. Sixers ч баг эхний 2 3 гэж эхлүүлээд тэгээд гимтэд унтсан шүү дээ. Харин гимтлгүй би тэр уг нь потенциал 8 аваа нэр. Үнэхээр юмтай шүү дээ бицэж. Гоё гайхалтай юм. За. Тэгээд одоо ер нь цаг маань ч гэсэн бүх холдож өгөр боллоо. Цаг 50 минут болсон байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн бас тулгаахтаа бас маш их баярлалаа. Тэгээд дэлгэрэнгүй анализ хийж тэгээд Sixers-ийн дараалалаар бас илүү дэлгэрэнгүй тухтай ярилцах боломж тий. Би ингэж юус ярьдгүй шүү дээ. Нэрэ танаа подкастн дээр л ингэсэн. Анх удаага л баг Sixers-ийг ингэж удаан ярьлаа. Гэхдээ баазар дээр ерөөс таних чи Sixers-ийг яриулдгүй юм байлээ шүү дээ. Би өөрөө сэдвээ гаргадаг байсан байхгүй. Би өөрөө үгснэх оруулдаг юм уу? Тэгээ NBA talk дээр ч гэсэн энэ жил одоо бааж явах мим болгож Sixers-ийг ярьдаг болцвол танаа баг ярих юм байсан үү те. Тийм байсангүй тэгээд тэгээд Sixers ямар ч гэсэн тухтай найзуудтайгаа ч ингэж ярьдаг юм. Маа найзууд бол яг ихэнх сакс үздэг юм амар уулзтаа бас сакс ярих гэдэг л төвхтэй шүү дээ. Тийм биз дээ гоё кино минь баяр шүү дээ. Тэгээд
антинер баг анх удаага ингэж Sixers-ийг удаан хүнтэй ярьж үзлээ. Сайхан байлаа. Баярлалаа. Sixers фэнүүд байвал энэ дугаарыг бас шимтэн сонсоорой. Тэгээд багийн ирээдүй айгуу гоё гэрэлтэй байгаагаар бидэд ярьлаа. Төсөөллөө тэгээд эргэжил. Тэгээд нэрийг тэгж ярьлаа. Амар тийм позитив ирлээ. Би яг амар ингээд их өрөвдүүлэх тактаар ярьлаа шүү дээ. Ингээд Африк төссөн тий. хөрхи макс дээр мэрэгэл. Дүүн нас ураад мартаа. Артур нас урдлаа марлаа ингээд дандаа хүнсдэг шалтгаанаар зөөлрүүлж байгаад тэгээ ер нь прайм үн амар шүү дээ. Энтер ингээд айгу манифест хийсэн байж тээ. Тэгээд толгойхоос нэг гол дүгнэлтийг авч ярлаа. Sixers-ийн хөтөг чимэгтэй ажлаа өсөж тэр ер нь нэг амжилтын хамаг газ очийг аваа явчихсан хамаг тэр муу энергийг аваад ирчээ те. Тэгээ өөр энэ жил тэгээ Sixers гэснээр Sixers одоо та нэг хоёр дахь зочин болж орж ирж байна. Өмнө Дон Төрөтэй ах орж ирсэн. тэгсэн шүү дээ нэрээ. Төрөтэй ах орж ирээд бол ер нь яриад байгаа байхгүй те. Ер нь итгэхээ болсон дөө яах вэ гэд. Дон Төрөтэй ахт жинхэнэ нэрээ жоохон сөрөг ирсэн шүү нэрээ те. Гэхдээ ер нь Sixers-ийн нөгөө нэг одоо TMZ дээр гардаг мэдээлэлцүүдэл гэж жоохон тиймэрхүү мэдээллүүдийг ярьсан бас сонирхолтой. Тэр бас сонирхолтой. Тэгээд сөрөг эрэг талаас нь гоё ирсэн шүү нэрээ бодоод. Төрөтэй ах болж жоохон итгэл нь буурсан бэл. Рокки ахтаал ер нь бүр идөө гэж л явж илээ. Төрөтэй ойр дуулцаг манай яаж байгаа юм бэ чи бага. За энэ жил бүтэхгүй болчлоо доо тэгэл нэг хүмүүс л 2 сар мар юм таарсан. За. За тэгээд манай подкаст маань мэдээж Tinkan podcast руу-мээс бол бичигддэг байгаа. Тэгээ өнөөдрийн дугаарт Сайгон авсан чинь арай багтчлаа те. Энэ айгу жоох юм байна. Хоёр орнд ам цангалаа. Гараад үргэлжлүүлэхээс ч шиг тийм амир те. За тэгээд манай donation бас таад маань бас боломжоор бас хандив өгөөд тэгээд бит хоёр юм season нэг 2 3 дугаарын дараа хаах байх гэж бол бодож байна. Тэгээд өсө 7 сар гараад хүмүүсийн амралтын хүлээлж гисэн. Дээс амралт тий. Тэгээд тулгаах юм маань ч гэсэн бас амралт маань ойртож байгаа тий. Бисэнийх юм финал тэгэл драфтыг дамжуулаад ер нь. Тийм тэгээ ер нь амар марчдаг шүү дээ. Энэ зүүн саага хөдөөгөөрөө амраа идэх гэж бодож байна. Тэгээд үдсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд ирсэн тулгаахтаа бас баярлалаа. Маш баярлалаа. Энэ жилээс бас NBA talking босс болсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Сэдвийг гаргаж байгаа. Сэдвийг гаргаж байгаа юм гэсэн. Тэгээд мэдэгдэж байгаа гэсэн ингээ бааж ах энэ үлээ мэдээг асууж байгаа. Уусаа яг хажуудаа сууд юм байл шүү дээ тий. Тэгэхгүй бол тэгээд бааж ах маань манарх хаач гэж. За тэгээд дараа чинь дугаар уулзлаа. Peace out. За баярлалаа.